За сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. SEO подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд өнөөдөр бид нэр бас нэг хэрхэн үнэтэй зарчныг урьж авсан байгаа. Тэгээд Инктвэ консалтинг компаниг үүсгэн байгуулагч Инктвэ захирал маань бидэнтэй бүтээгдэхүүн хөгжүүл сэдвээр ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Танд орой минь хүргэе. Орой минь. За бидний урилгыг авсанд бас баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань дугаард уламжлалцаараа Жавхлан, Золоодрол, Бат дэлгэр, Лавсран бидэд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар ярихаар цугласан байна. Бүгдэнд нь орой минь. Орой минь хүргэе. За сонсч болно, өглөөд сонсч болох. Энэ өдрийн минь гэсэн шүү дээ. Энэ өдрийн минь. Өдөр чи өөрөө ирэх шүү дээ. За ингээд юуны өмнө зочноо танилцуулъя. Манай зочин маань бол мэдээллийн технологиор бакалавр хамгаалсан. Сүүлд бас Японд IT чиглэлээр бакалавр хамгаалсан. Гэхдээ IT-гаар нэг ажиллаж байгаагүй. Тэгээ Хас банкнд, Голомт банкнд, Иргэдийн банкны газрын захирал, маркетингийн газрын захирал, үйл ажиллагаа эрхлэсэн захирал хийж байгаа. 2-3 жилийн өмнөөс консалтинг салбарт нэлээд хүчтөрж орж ирж байгаа юм ирхэн байгаа. Тэгээд та юуны өмнө манай сонсогч нарт өөрийгөө танилцуулахгүй юу? За баярлалаа. Би өрсөнд баярлалаа. Тэгээ SEO подкастыг бас сонсдог. Ер нь подкастуудыг их сонсох дуртай. Намайг Инктвэ гэдэг Инктвэ консалтинг компаниг 2018 онд үүсгэн байгуулад. За ер нь бол дандаа бизнесийн чиглэлээр ажилласан. Сая IT суурьтай гэж ярьлаа. IT-ийн мэрэгчлэлтэй гэж ярьлаа. Хүмүүсийн эдийн засгийг, эдийн засгч мэдээлэл зүйч гээд IT болон бизнесийн хос мэрэгчлэлээр төгсөөд тэгээ дээхүү үед бол яг нэг IT-гаараа сурна, хөгжинэ гэл код мод бичдэг. Тэгээ Японд бол одоо нөгөө Sony их модонд орж явах үед хүчтэй байхад бол Японд яг IT-гаар сурах нь бол одоо хамгийн гол зорилго байж гад. Тэгээ Японд 2004 онд IT-гаар софтвер инженер магистр хийсэн. Одоо электрон засаглал гэдэг ер нь бол одоо л яг Монголд эд яваа чиглэлээр мастер хийж ирсэн юм байна. Тэгээ эрэхтэй төгсөөд эрэхтэй ердөөсөө IT-гаар ажиллахгүй маркетингаар ажиллана гэсэн бодолтойгоор төгсөж ирж ирсэн. IT-гаар сурсан хүртлөө. Тэгээ профессор маань бас гайхаад тэгээ би бол одоо бизнес л хийх ирээдүйд ч бизнес хийх тэгсэн мөртөө би ингээ IT-гаар сурж ийн гэд. Тэгээ яг эргэж ирээд Хас банкнд маркетинг судалгааны менежерээр ажиллаад тэгээ маркетингийн захирал хийгээ. Маркетинг маань өөрөө нэг миний нөгөө бүр олон жилийн мөрөөдлийн хүүхэд байхасаа л маркетер болно гэжсэн. Тэгээд нөгөө дээр үед чинь конкурсны сонголт их муу байлаа шүү дээ. Ингээд улсын зардлаар сурах бол энэ гэдэргээд яг тийм юмнаас болоод нөгөө IT-ийн мэрэгжлийнхэн ангийн хүмүүсийн эдийн засаг сонгоцсон. Тэгснээс биш магистр маркетингийг илүү сонирхдаг байсан. Тэгээд Хас банкны маркетингийн захирал хийж байгаа G-Mobile-ийн маркетингийн захирал маркетинг борлуулалтын газрын захирлаар орсон. За тэр үед болохоор нэг хасаас гарчаад тэг голомтын захирал, баясгалан захирал уулзаад G-Mobile-д томилж ийсэн. Ер нь бол яг G-Mobile дөнгөж нөгөө хөл дээрээ босч ийсэн. Тэгээ голомт бас хөрөнгө оруулалтын зээл өдрөгцсөн. Тэгээ гүйцэтгэх захирал бит хоёрыг томилоод. Тэгээ тэр үеэс эхлээд би яг энэ зөвлөх бизнесийг мөрөөдсөн юм аа. Ер нь бол яг хувь зээгаараа 3 жилийн өмнөөс эхэлж байгаа. Ягаад гэвэл нөгөө яг стартап дөнгөж хөл дээрээ босч байгаа компани яг ингээд анхудаа би ер нь уурлж үзчихлаа G-Mobile-д. Тэгээд нөгөө энэ багш байх, тэгээд хөл дээрээ босцсон компанид удирдах ажил хийх гэдэг ч өөр. Яг ингээд бүх юм дэнжгинж байгаа газар чинь хүний ааш хүртэл ямар ааштайгаа мэддэм билээ шүү дээ. Тэгээд G-Mobile-ийн маркетинг борлуулалтын газрын захирал хийж гаад ер нь бол Голомт банкны маркетингийн захирлаар ороод бизнес хөгжил, Иргэдийн банк үйл ажиллагаа хариуцсан захирал 11 жил ажиллаад тэгээд нөгөө 8 оноос хойш л яг нэг юм жижиг дунд бизнесүүд ялангуяа юм хөл дээрээ босч байгаа энэ компани ялангуяа юм бизнес босгох өдр чиглэлд их анхаарч зөвлөх юмсан энд аюу хэрэгтэй юм байна гэж бодож исэн. Тэгээд тэр лүүгээ 8 оноос хойш 18 оноос хойш хувийн бизнес хийгээд явж байна. Тэгээ бас яг одоо Инктвэ консалтинг гэж байгаа боловч бас Skill Up консалтинг гэдэг нэг юм baby startup бизнес одоо дэмжиж боожуулаад явж байгаа EduTech Solution гэдэг бас IT-ийн залуучуудтай хамтраад ингээд намайг сонгосонд баярлалаа гэдээ явж байгаа ер нь бол. Та тэр чинь нэг группт адилхан салбарт байсан юм байна шүү дээ. Яг тухайн үед би G маркетингийн
менежер байсан шүү дээ. G-Mobile ч нөгөө нэг юунд нэг группийн компани байсан шүү дээ. За тэгээд одоо бүгд үндсэн сэдврүүгээ оръё. Ер нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт гээд байгууллага бол нэг тодорхой бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргаж байгаа. Тэгээд түүнийгээ л хэрэглэгчний хэрэгцээ аль нэг хэрэгцээ шаардлагыг нь хангаж түүнийгээ мөнгөөр сольж байгаа үйл явц шүү дээ. Гэхдээ мэдээж хэрэгцээ шаардлагын цаана ахаад нөгөө үн цэн өгдөг тий хэрэглэгчийн асуудлыг шийддэг, амьдралд нь тусалдаг гэдэг юм. Тэгэхээр байгууллагад байх хамгийн чухал хэсэг бол энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн яагаргүй нэг хэсэг. Энэ өөрөө маркетингтэй холбоотой бас биш тий санхүүтэй холбоотой биш тий одоо борлуулалттай холбоотой биш нэг юм тусдаа бие даасан функц юм аа. Одоо тусдаа бие даасан чухал хэсэг юм аа гэдэг. Тэр утгаараа бид нэр өнөөдөр яг энэ сэдвийг сонгосон. Тэгээд энэ сэдвийн хүрээнд бүгдээрээ тойроо сайхан ярилцъя. Тэгээд одоо зочноосоо асуухад та бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг ер нь юу гэж боддгоо тий туршлагаасаа хаваалцаж. Яг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бий болохоор ер нь харилцагчд хамгийн хэрэгтэй юмыг л олж өгөх тий тэр чухал. Тэгээд Монгол тарамсалтаа нөгөө маркетингийг цэвэр идэвхжүүлэх сурчилгаа талд нь илүү хараад идэг штэ. Тэгээ олон жилийн өмнөөс нөгөө маркетинг гэж явж байхдаа маркетинг гэдэг чинь бол ер нь 4P 5P яг ясмын дээр маркетинг чинь бүтээгдэхүүн хөгжүүлэлт бизнес хөгжүүлэлт байхгүй юу? Яг маркетинг гэхээрээ илүү нөгөө сурчилгаа идэвхжүүл PR-ыг харчаад тэгээ маркетингийн үндсэн тэр яг продакт нь өөрөө ямар байх ёстой юм те яаж брендинг хийж яаж байршуулах энэ гэдэг юм хаягчаад байна гэд. Тэгээ эцэст нь бол нөгөө бизнес гэдэг чинь өөрөө хэрэглэгчид хэрэгтэй юмыг санал болгож ижил хүмүүс авна. Хүнд хэрэггүй юм байх юм бол бизнес өөрөө өргөжихгүй. Тэгээ харилцагчийн асуудлыг шийдсэн хүсэж байгаа юмыг нөх гэдэг л хамгийн чухал. Ер нь тийм тэр л одоо бүтээгдэхүүн хөгжлийн хамгийн гол нюанс. Тэгснээс биш нөгөө энэ эднийг юм хийчих тэрийг хий гэдэгтэй гол биш. Энийг тэгтээ яг сүүлийн жилүүд бас их ойлгож эхэлж байна л да. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлт гэдгийг. Манайх бизнес хөгжүүлэлтийн хүн байхгүй гэдэг бизнес хүртэл байдаг байхгүй юу? Уг нь бол яг тийм нэрлэхгүй ч гэсэн ер нь эцэст нь бид нар дандаа харилцагчид л хэрэгтэй юм л өгж яваа гэдэг бол бүтцийн хувьд ямар нэг нэгж байхгүй хүн байхгүй ч гэсэн бизнесүүд бол бүгдээрээ л бүтээгдэхүүн хөгжүүлж ийж, үйлчлэгээ хөгжүүлж ийж тэгжиж л яг бизнесээ хийж байгаа шүү дээ л гэдэг. Логик нь хараад үзэх юм бол ер нь бизнес өөрөө хэрэглэгч буюу зах зээл дээр тогтож байгаа тийм. Тэгэхээр хэрэглэгчээ тойрол энэ бүх тэр хэрэглэгчийн асуудлыг шийдэхэд бол бүхэл байгууллагын бүтэц одоо бүх зүйл нь ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр яалтчгүй хэрэглэгчийн асуудлыг шийдэж байгаа тэр touch point гэж хамгийн чухал хэсэг өөрөө бүтээгдэхүүн хөгжүүлэлт байхгүй. За энэ тал дээр завхаа бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр. Одоо танах чинь бол яг ERP бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа шүү дээ. Яг манайх ERP систем үйлчилгээ танах. Яг бидний хувьд бол нөгөө virtual одоо үйлчлэгээл бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж байна л та. Нөгөө зөвлөх үйлчлэгээний бүтээгдэхүүн тий. Тэгэхээр бол одоо яг хэрэглэгчийн ямар асуудлыг шийдвэрлэх юм гэдэг дээр л фокус өгч байгаа. Түүнээс бол зөвлөх үйлчлэгээгээд бүгдийг мэдээд бүгдийг шийдэж өгдөг юм бол том байхгүй. Тэгэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бол манай хувьд бол нэлээд уламжлалт аргаар хийдэг. Тэгээд за одоо нэг яг ийм тийм аргачлаар хөгжүүлдэг гэж бол ярьж чадахгүй. Гэтэ бол ярихаар нууцаа. Яг нууцаад байх нөгөө сайн одоо яг тийм бүтээгдэхүүн хөгжүүлдэг сайн өөрийн гэсэн одоо аргачлал гэх юм уу тийм зүйлс бол яг хөгжүүлж амжаагүй. Яг мэдээж бол одоо зах зээл дээрээс хэрэгцээг тодорхойлж байгаа, кастомеруудынхаа хэрэгцээ шаардлагыг тодорхойлоод түүнд тохирсон шийдлүүдийг санал болгодог хэд хэдэн аргачлалуудыг хооронд нь холиод нэг өөрсдийн гэсэн нэг юм хөгжүүлэх гэж яваад байгаа хүмүүс л дээ. Бас харьцангуй манайх чинь нэг 5 жил болж байгаа залуу аж ахуй нэгж учраас бол харьцангуй бага байна. Тэгэхээр бол миний хувьд бол өнөөдрийнхөө яг энэ сэдвээр бол энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг ямар аргачлал байдаг юм бэ? За магадгүй сүүлийн үед бол одоо маш их олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж байна л да. Жишээлбэл одоо IT-ийн бүтээгдэхүүн гэдэг ингүүт нь бид нэр одоо өмнө нь Agile, Scrum гэж явж байсан чи одоо сүүлийн үед Squad гэдэргээл те янз бүрийн аргачлалууд байна. Эдгээрүүдийг одоо ер нь ингээ хүмүүс бол нэгдүгээрт бол ойлгож авах хэрэгтэй юм гэж би бодоо доо. Тэгэхээр энэ аргачлалуудыг одоо ойлгож авч байгаа тухайн өөрийнх нь хийж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээ тухайн бизнест нь ямар аргачлал нь хамгийн одоо нийттэй байх юм бэ те тохиромжтой байж болох юм бэ гэдгийг сонгож аваад эхний ээлжинд бол би өөрсдөө юм арга бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг аргачлал хөгжүүлнэ гэхээсээ илүүтэйгээр
бусдын одоо сайн хийсэн нэг аргачлалыг бүрэн эзэмшээд нөгөө өстө баруун солгоогүй тэрийг ашиглаж сурсныхаа дараа өөрийн болгож нутагшуулах customize гэж ярьдаг тийм нутагшуулах юмыг хийгвэл оновчтой байдаг юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд манай хувьд бол миний өөрийн туршлага бол одоо Agile Scrum дээр бол бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийх гэж одоо бид нар бол явж байгаа. Тэгээд эхний ээлжинд бол яг тэрийг нэг 100% л одоо ашиглагдаж байна. Тэгээд одоо нэг 4-5 жил болсны дараагаас одоо бол арай бид нар гайгүй хэрэглэж сурлаа. Одоо энийгээ бид нар нэг Монгол консалтингийн гэдэг аргачлал болгоод нэг ашиглаж сурсан учраас customize хийя гэдэг л ийм л зорилготой явж байгаа гэсэн. За мэдээж бас нөгөө одоо уламжлалт бизнес гэх юмд одоо заавалчгүй одоо IT гэхээс гадна дахиад бас өөр одоо чиглэлийнх дээр бас өөр аргачлалууд байдаг бах. За ялангуяа одоо барилга шуудангийн салбарт ажиллаж байсан зол удрал захирлаас тэр үгийг сонсвол сонирхолтой байна. Яг гоо би бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр 10 жилийн өмнө л сонсч ирсэн юм миний толгоонд яваад идэх байхгүй. Тэгээ одоо ер нь бас их ондоо юм шиг байгаа. Тэрний юу гэхээр эхлээд компани ер нь бүтээгдэхүүн гаргадаг гэнэ. Ямар нэгэн бүтээгдэхүүн гарч ирээд дараагийн ээлжинд тэр бүтээгдэхүүнээ загвар дизайны хувьд ингэж одоо хоёр дахь фейс дээр гэсүгтэй загвар дизайны хувьд ингэж сайжруулдаг. Тэрнийхэн дараа яадаг вэ гэхээр хүнд илүү хэрэгцээтэй тухайн бүтээгдэхүүн хүнд илүү тийм эерэг өөрчлөлт нөлөө үзүүлэх тийм болгож өөрчилдөг гэж байгаа. За жишээ авъя л да нэг юм хэдүүлээ нэг юм юу бялуу хэлээ те. Бялуу хөнгөтэй бялууга ихлэ гоё чимжин штэ. Дараа нь дотор нь ингээд арц хийгээд илүү эрүүл мэндэд хэрэгтэй болгоод юм уу сайжруулж гин гэсэн үг байна те. Тэгэнгүүтээ 3 дахь нь ингээд 4 дахь нь яадаг вэ гэхээр юу яадаг гэж байгаа. Бусад бүтээгдэхүүнтэй ингээд хосолдог. За тэрний гол жишээ одоо ингээд цаг байсан те. Цаг байжсэн яаж юм нэхэр цахин болоод зүрхний хэмнэлийг үзээд эсвэл надад notification өгөөд гээд ингээд утас бол тэрний бүр ингээд тод жишээ те. Тэгээ иймэрхүү нэг философитой бол яваад идэв. Тэгээд сүүлд нь сая жохойг хэлдгээр би нөгөө ISO 9001 хэрэгжүүлээд барилгын салбар дээр тэгээ явж байхдаа бүтээгдэхүүнийх гоё тайлбарлалт бүтээгдэхүүний өөрийн үндсэн мөн чанар гэж байгаа. За тэр нь жишээ нь яаж юм гэхээр нөгөө бал бол гарах хэвээр тий. Бал бол гарах хэвээр. Тэр нь үндсэн шаардлага гэж байгаа. За хоёрдугаарт тухайн улс орны нийтийн стандарт гэж байгаа. За тэр нь одоо юу гэдэг бал ямар байх ёстойг одоо үйлдвэрлэл дээр тавьдаг стандарт байдаг бол тэрийг байдаг. Гуравдугаарт болохоор хэрэглэгчийн өөрийнх нь тэр хэрэгцээ шаардлага гэдэг. Тэгээ тэрний юу гэдэг ингээд авч явахад хуучны бал бол доошоо урсчдаг байсан те. Тэр бол ингээд таалагдахгүй байна. Эсвэл гарт барихад эвтэйх нөгөө илүү UX орж ирж штэ. Тэгээ ийм зүйл дээр ISO дээр явж ирсэн. Тэгээ ISO-гийн гол шаардлага өөрөө хэрэглэгчийн сэтгэл ханамжаар дамжуулж хэрэглэгчид сэтгэлд хүрсэн тэр бүтээгдэхүүнийг гаргах гэж явж ирсэн. За сүүлд IT-ийн бизнес дээр орж ирсэн. IT-ийн бизнес бол бүр цоо өөр те. Нэгсэндээ яаж юм нэхэр нэг бүтээгдэхүүнийг ингээд нэг удаа нэгээд болчдөг биш. Тэр өөрөө тасралтгүй сайжруулалт явж байгаа. Одоо хуучин бол нэг программыг суулгаад орхичдаг байсан бол одоо энэ онлайн орчин дээр өдөөсөө өнөөдөр өөрчлөлт хийгээл тэрийгэ маргааш туршаал болж байвал нөгөөдөр систем дээр тавихад тэрний хэрэглэгч ковидор асахад нөгөө юм байж байгаа ийм байдлаар. Тэгээд UI UX гэдэг ингээд өөрөөр ойлголтууд ороод ирсэн. Тэгээд ийм л хүрээнд дотор миний юу яваад идсэн шүү дээ. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үндсэн ойлголт. Тэгээд зөвхөн бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэхэд одоо энэ үйлчилгээний салбар чинь тэгээд бит бүтээгдэхүүн тэр платформ шиг харагдах зүйл байхгүй ч гэсэн тэр үйлчилгээ нь өөрөө маш том бүтээгдэхүүн байгаад байгаа байхгүй. Тэрэн дээр ч гэсэн маш том философи явжаад бид инхтэй багшийн тэр сургалтаас л яг голомтын кейсүүд дээр эдгээр яг үйлчилгээ өөрөө ямар чухал тэр үн цэнийг хаана яаж шингээх тэр нь таны хэлдгээр зөвхөн тэрийг гоё харуулахаасаа илүү тэр мэдрэмж төрүүл сэтгэл ханамжтай байлгах илүү үн цэнүүдийг өгөх гэдэг талаас нь илүү ойлгосон юм байна. Золкотос санал нэг байна те. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдгийг одоо бид нэр яг сэдвүүгээ жоохон нарийн орё те. Жоохон системтэй явах гэж оролдъё те. Хэрэгцээ бол зах зээлээ судлаад үзэх юм бол ус уух хэрэгцээ, эсвэл машинаар тээвэрлүүлэх хэрэгцээ, эсвэл банкны үйлчлэгээ авах хэрэгцээ ч гэдэг юм, эсвэл гарц хэрэглэх хэрэгцээ гэдэг бол ерөнхий байгаа те. Тэнгүүд тэр хэрэгцээн дээр тулгуурласан тэр салбарын бизнес маань дотроо бүтээгдэхүүнээ хөгжүүлэхдээ нөгөө хэрэгцээнүүд нь дотроо аюу олон ялгаатай байхгүй те. За одоо чи аваад үзэх юм бол утасны дугаар гэхэд одоо дараа төлбөрт, урьдчилан төлбөрт за 90-11 ч гэдэг юм ингээд нөгөө хэрэгцээгээ хангаж байгаа хэлбэрүүд маань өөр. Тэгэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг нь одоо байгууллагт аваад үзэх юм бол энэ олон төрлийн ялгаатай хэрэгцээнүүдийг те хэрхэн биежүүлэх вэ? Яаж брэнд болгож хоногшуулах вэ те? Түүндээ яаж хүрэх вэ
Гэт тэгээд ингээ портфолио үүсгэж байгаа шүү дээ. За манайх энэ бүтээгдэхүүн гаргаад энэ энийгээ дэмжиж ингээ холбоод байгаа. Тэгэхээр бүгдөө энэ бийжүүлэх буюу бас энэ нөгөө одоо бүтээгдэхүүний стратеги одоо яаж тодорхойлж гаргаж ирдэг вэ гэдэг. Энэ дээр таны туршлага. Яг нь ер нь бол бизнесүүдэд хамгийн чухал юм нь хүнд зориулж бид нар юу хийгээд байгаа юм бэ гэдгээсээ л бүх юм эхлэх ёстой гэж би бол хардыг. Тэгэхээр нөгөө айгүй олон бизнесүүд бол ингээд бүх хүмүүс таалагдах гад одоо эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд одоо хинтэн чамаагүй нэг хүмүүс зориулаад эсвэл залуучуудад гээд яриад идэг. Гэтэл нөгөө залуучууд ч өөрөө дахиад зөндөө олон ялгаатай. Тэгэхээр дээхүү үед бол одоо ингээд бүхэл хүмүүст хандсан зээл ч гэдэм үү те. За нэг юм аль нэг бүтээгдэхүүнийг эхлээд гаргахад одоо манай бизнесүүд чинь хөгжөөд бас нэлээд хэдэн жил болчихлоо шүү дээ. Тэгээ би одоо жишээ нь Bloomberg TV Монгол лидер байгаа Монголын бүх юм мундаг бизнесүүдийн орж байгаа нэвтрүүлгүүдийг үзэхэд дийлэнх нь бид ингээд нэг юм хийж явж байгаад эсвэл оруулж ирж байгаа за энийг хийж болох юм байна гэж бодоод хийгээд эхэлсэн гэд бүтээгдэхүүн талаасаа эхлээд өөрчөө ч юм уу ямар ч байсан хийж болж гин энийг би хийж чадах юм байна гэж эхэлсэн байгаа. Тэгэнгүүт одоо болохоор чинь тийм хүн хийж болоод байгаа юм чинь Porsche-с оруулж ирснийгаа одоо бүгдээ хийчихье гэл продактууд дандаа түрүүндээ яваадсан. Тэгэнгүүт одоо болохоор нөө хүмүүсийн хэрэглээ, хандлага, энэ зан төлөв одоо бүр ийм мэдрэмжүүд бүр өөр болчиход юм хэрэгжилж үздэг болчиход байна. Үздсэн нүд тайлцсан хүмүүс дунд бизнес үйлчлэгээ хийхин тулд хамгийн эхлээд хэрэглэгчээ айгуу сайн яг хинди. Яг хиндийн гэдгийг одоо жавхаа нэлээд түүс аргачлал литер гэж яриад байна. Би бол одоо нөгөө харьцагчийн персона гэж юм байд юм гэдгийг л зөвлөхөөс эхэлж байгаа. Тэгээд н одоо персона гэдэг чинь өөрөө хоорондоо айгүй олон ялгаатай. Би одоо жишээ нэмэгтэй хүн. Тэгтээ би бол одоо бүгдээрээ нэг бүтээгдэхүүн гаргаж байгаа гэж бодох юм бол тэр бүтээгдэхүүн надад тохирч ч магадгүй, тохирохгүй ч байж магадгүй. Тэ? Ээжүүд зөвхөн ээжүүдэд зориулж байгаа гэх юм бол 2-3 янзын ээж байгаа гэж би ярьдаг байхгүй юу. Тэгэхээр бизнесүүдийн хамгийн гол нөгөө стратеги гаргахтаа юм ерөнхий харах явцгүй болчоод айл болох нарийсаад бага насны хүүхдээ ээжүүд юм уу? Эсвэл сургууль төгсөх том хүүхдүүдээ ээжүүд юм уу? Эсвэл яг юм нөгөө 2 дугаар тий өрг толгоос ээжүүд юм уу? Эсвэл яг 40 гарцсан яваа ээжүүд юм уу? Бүгдээрээ нөгөө яагаад гэвэл зан төлөв нь өөр. Зан төлөв, амьдралын хэвшил тэр бүх зүйл нь өөр учраас хүсэл шаардлагууд нь өөр. Ач холбогдол өгөх зүйл нь өөр. Сэтгэл ханамж юунд үүсэх вэ гэдэг нь өөр. Би одоо жишээлбэл одоо том хүүгээ гаргаад хүүхэдтэй байх, одоо 7 настай хүүхэдтэй байх хоёр ингээд шал ондоо болцсон байгаа байхгүй. Тэгэхээр стратеги гэдэг маань өөрөө яг харьцагчаасаа л эхлэхгүй бол өрсөлдөгчөөсөө эхлээд ах тал байдаг байхгүй. Ер нь бол Монголд бол за тэднийх тэрнтэй өрсөлдөе гэдэг талаасаа өрсөлдөгчөө судалж байгаа стратеги гаргах бол одоо яг бизнесүүд дээр айгүй чухал байгаа юм. Тэгэхэд харьцагчаа судлаад яг тэр харьцагчтай үнэнч байх л гэдэг дээр би бол их яа маркетинг ч гэсэн тийм бицтэй. Би одоо Голомт банкн дээр баясаа захиралдаа тэгж тань зөрүүлээгүй наад реклам чин гэд алдсан байх гэд намайг ямар гэж реклам хийчихвэ чи мессенжерээр орж ирэнгүүт нь уучлаарай энэ реклам тань зориулаагүй гэд. Тэгэхээр ер нь бол хүнд зориулж бид нар юу хийгээд байгаа гэдэг эцэст нь бол яг нэг харьцагчл байгаад байна. Тэгээ мэдээж стратеги гэхээр хамгийн түрүүнд нөө ялгарл үнц нь өгч гин үү. Тэгээ гуравт нөгөө бизнестэй өөрөө ашигтай байх хэвээр. Нөгөө бизнес ч өөрөө нөгөө төрийн бус байгууллага ч юм уу ашигын бус байгууллага биш учраас бас хичнээн сайхан юм санаачилсан ч гэсэн нөгөөдг нь бизнестэй өгөөжтэй байх хэвээр. Энэ гурван дээр л тэр хэсгийг шийдэж байгаа нь одоо бизнес хөгжүүлэлт болчиход байгаа юм тийм. Маркетинг талаасаа бол ингээд сегментээ хуваагаад дараа нь тухайн сегментийн хэмжээнүүдийг гаргачих байгаа. За энэ салбар руу одоо саяны ярьсан эмэгтэйчүүд энэ хэсэг рүү явал за энэ дээр нэг эдэн хэмжээний зах зээл байна. Тэгэхээр бизнесийнхээ хувьд нөөцөө тооцоод энэ зах зээл рүү бүтээгдэхүүн хөгжүүлье гэж гаргаж байгаа шийдвэр бүтээгдэхүүн биш бизнес хөгжүүлэлтийн шийдвэр, стратегийн шийдвэр болчихж байгаа тийм. За нэгэнд сонгогдсон байна. За одоо бүгд сонгогдсон гэж үзье тийм. Аль нэг зорилттой зах зээлээ сонгочиж одоо бид нэр тэрэн зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэх гэж байна гэдээ бодъё л тийм. Тэгэхээр одоо яг жинхэнэ нөгөө нэг юм нөгөө ерөнхийд нь биш деталь авсан сегмент дээрээ тухайн хэрэглэгчийн таны ярьсан саяны персона буюу юм дүр нөгөө хүмүүний
хаана амьдэрдгийг, юу үздгийг, хинтээ харилцдгийг, хаагуур явдгийг, боловсрол нь ямар энэ төр гэдэг ингээд нарийн тодорхойлдог тий. Одоо зарим өөр аргачлалууд байгаа л да. Жишээлбэл яг ундаг машинаар нь хөөгөөд бас гаргаад ирчих болно тий. 11-т дугаараар нь хөөгөөд бас нэг бүлгийг гаргаад ирчих гэдэг юм уу. Ингээд персона гэдэг зүйлээ тодорхойлж байна. Тэгэхээр яг тэр хүний персона гэдгийн цаана юу вэ гэхээр тухайн хүний амьдралын хэв маяг, лайфстайл. Тэгээд нийгмийн байр суурь, тэгээд сонирхол гэх юм гараад ирчихэж байгаа тий. За ингээд бид нар тэр нь гараад ирлээ гэж бодлоо. Персонагаас өөр ямар аргачлал байдаг вэ? Персона ч HubSpot-ын гаргасан аргачлал баг тий. Гэхдээ өмнө байсан юм уу? Ер нь бол яг зүгээр түүхийг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ ер нь би бол тэр персонаг ойлгох гэдэг л их чухал байгаад байна. Тэгээ хамгийн гол нь нөгөө нэг ямар ч бизнес ойлгоход их амархан аргачлал. Бидний нөгөө дээр үед менежмент дээр хичээл дээр ингээл их олон юм үзчихсэн шүү дээ. Гэтэл яг энэ персонаг тодорхойлох гэдэг бол ер нь айлч бизнес дээр очиод хэлэхэд бол дорхноо ойлгоод жишээлбэл одоо юу гэдэг за 8 нэрийн барааны дэлгүүрүүдэд зориулж бид нар нэг үйлчлэгээ гаргах гэж байгаа бол за тэр хүмүүс чи яг ямар онцлогтой, ямар насны, ямар хүмүүс байдیں۔ Амьдралынх нь хөвшил яадیں۔ Юунд санаа зовж явдیں гэхэд маш энгийнээр ойлгоод гаргаад ирж байгаа. Учираас надад бол нөгөө бизнесүүд тайлбарлахад их зүгээр идэв. Персонага гаргачаа сая Лавгагийн яриан дээрээс үргэлжлүүлэхэд би бол яг customer profile тодорхойлох value map гэдэг энэ илүүтэй одоо яг сүүлийн үед л их дэлхий дээр ашиглагдаад байгаа энгийн ялангуяа стартап бизнесүүдийн ашиглаж байгаа амархан аргачлал гэж бодоод идэх. Тэр өөрөөсөө гурван зүйлийг л айгүй сайн гаргаж ирдэг. Харилцагчийн толгойн өвчин юу юм? Хүсдэг зүйл нь юу юм? Хийдэг ажил нь юу юм? Тий. Тэгэхээр нөгөө толгойн өвчнийг нь асуудлыг шийдсэн зүйлийг гаргаж ирэх гэдэг чинь өөрөө хүний нөгөө дурлах юм. Одоо намайг жишээ нь Японд дөнгөж нөгөө IT-гаар сурж байхад Google Class гарч исэн. Оо ямар гоё юм бэ гээл бид нар чи ингээл сонирхоол одоо энэ бол одоо ингээл задгаа авах юм бэ гэж бодож исэн. Гэтэл яг үүндээ бол бас яг Google Class бол нөгөө толгойн өвчнийг шийдээгүй байвал гоё тэгтээ асуудалгүй. Гэтэл одоо Uber-ыг ярьдаг шүү дээ. Uber бол яг ингээл гараал такси дуудаал ингээл те яараал толгойн өвчин шийд. Уламжлалт бизнесийн хүмүүс personal analysis хийнгүүт энийг одоо судалгаагаар нотлох ёстой тий. Яг энэ одоо persona яг ийм habit, ийм дадалтай гэдгийг хин хилцсэн. Яагаад ингээд та нар ингээд бодоод ингээд бичсэн ингээд байдаг тий. Яг нь энэ кейсүүд над дээр тулгарч ирсэн ингээд байдаг гэж. Над дээр тулгарч ирсэн. Энэ дээр одоо аргачлалын хувьд яаж хийгүүл оновчтой байдаг юм бэ? Тухайн персонагаа бид нар одоо define хийж тодорхойлж байгаа шүү дээ. Ийм дадал зуршилтай байна ингээд голцоо ажиглалтын аргаар хийж байгаа бах тий. За ажиглалт brainstorming аргачлалаар за эсвэл одоо нөгөө ярилцлага тий conversation-ы аргачлалаар хийж байгаа. Өөр ямар аргачлалаар хийгүүл оновчтой хэлчихвэж авахад ер нь бол жавхлан гэдэг хүнийг бид нар таних гал байгаа байхгүй тий. Хүн танихын тулд бид нар ямар үйлдэлүүд хийж болох вэ? Би бол тэгж боддог юм тий. Жавхлан гэдэг хүнийг одоо юу гэдгийг за эсвэл би нэг эмэгтэй хүнийг танилцах га таних гэж байна гэж бодъё л да тий. Тэгэх юм бол тухайн хүнийг илүү сайн тодорхойлж болох утсаар тий. Бүр зарим талаараа бол тэр орд морд одоо тий төрсөн гариг төрсөн үе мүе за тэгэл одоо хаана амьдардаг арьс өнгө гэл ингээл тодорхойлж болох аль болохоор л тодорхойлж болох бүхэл замаар нь тэгэл явж тэр хүнийг л илэрхийлж шүү дээ. Олон талаар нь л илэрхийлж болно гэж бодож байна. Таны бол нарийн юм байж магадгүй. Яг Жавхагийн ярьж байгаа уламжлалт дараагаар би бас явдаг л байсан л да. Одоо ингээд судалгаа ахуулаад тий чанарын судалгаа, тоон судалгаа ахуулаад за одоо хэдэн хүн нь энийг хүсэж ийн хүсэхгүй байна гэл тий. Одоо манай энэ үйлчлэгийг авъя гэж сонирхуул өдр гэд. Тэг яг нөгөө юм гэдэг чи өөрөө өөрчлөгдөд тий харилцагчийн яг нөгөө хүсээгүйг нь өөртөө хэрэгтэйгээ ч гэсэн мэдэхгүй байгааг нь олох өдр гэдэг нь ялангуяа энэ харилцагчийн персонал үсгээ тэрнийх нь нөгөө даалд мөн чанар өөрөө хэлж чадахгүй байгаа юмыг сурах ирж хайж олох өдр гэдэг бол айгүй чухал юм байна гэдгийг нөгөө сүүлийн хэдэн жилүүдийн туршлага дээр илүү мэдрээд байгаа. Тэгснээс ч одоо 8 10 онд бол маркетингаа ингээл асуулгын сайхан бэлдэж өгөөл төсөв мөнгөний гаргаж өгөө судалгаанд гаргаал за судалгааны чи өөр дөнгөөр яана гэж ийн гэл гэтэл одоо нөгөө
Фордос хэрвээ юу хүсэж исэн бэ гэвэл нөгөө хурдан морил хүснэ гэдэг. Энэ маань өөрөө бас зөв байгаад байгаа учраас илүү тэрлүүгөө яваад байгаа. Тэгээ харилцагч нар яг нөгөө хэрэгтэй юмаа тэр болгон бас хэлж мэддэггүй. Тэгэхээр бид нар ийм өрсөлдөөнтэй нийгэмд хүнд хэрэгтэй юм өмнөөс нь олж мэдэх гэдэг чинь өөрөө энэ бизнес хөгжүүлэлтийнхний онцлог ажил. Тэгээ бизнес хөгжүүлэлтэн дээр ажиллаж байгаа хүмүүс чинь өөрөө жоохон тийм уламжлалт сэтгэлгээнээсээ жаахан гарцсан хүмүүсээ авах ёстой шүү эдэргээд би бол бас нөгөө сонгож ажиллах хүмүүс эдэрт нь зөвлөд идэв. Тэгээд тэр нөгөө нэг сая хэллээ нөгөө уламжлалт энийг хэн нотлоод байгаа эдэргээд яг чанарын судалгаа эдрийг бол нөгөө үгүйсгэж байгаа юм биш, тоон судалгаа эдрийг үгүйсгэж байгаа юм биш. Тэгвэл гол нь нөгөө яг тэр харьцагчийн гол мөн чанарыг ойлгох гэдгийг ойлгуулах гэдэг чинь бас ажил юм байна. Тэгээ яг зөвлөх үйлчлэгээ анх дөнгөж эхлээд би бас яагаад дандаа сургалт ордсон бол гэж гайхажсэн байхгүй энэ зөвлөхүүд яагаад сургалт ороод энэ нэг бизнес нь өөрөө ийм хязгаарлагдмал тэгээд сургалтын бизнес рүү явж орчоод байгаа юм байна гэж 3 жилийн өмнө би бодож ирсэн. Гэтэл яг үнэндээ бол Монголд зөвлөхүүд хамгийн эхлээд зөвлөж байгаа газраа мэдлэг өгөх, ойлгуулах, аргачлуудаа зааж өгөх тэгж яагаад энэ персона гэдэг чинь ийм учиртай байна гэдээ ойлгуулж нөгөө багшлах ажлаа хийчихэд дараа нь зөвлөж хамтдаа хийх ажил руу яалтж байхгүй явж ороод ирэл та. Тэгэхээр одоо бол сүүлийн үед бол би ямар ч байсан сургалт орно. Нөгөө персонагаа зааж өгнө, профайлаа зааж өгнө, value proposition гэж үе. Эзэн та өөрөө бүтээгдэхүүн өөртөө зориулаагүй. Тэнд байгаа хүмүүс чи ямар учиртай юм гээд. Тэгэхээр өөрөө нөгөө мэдлэг гэхэлж сууж агаад дараа нь тэрнийг ойлгоод эхлэх юм бол заавал бас нөгөө хин нотсон эдэргээд хэлэхгүй байгаа. Тэгээд яг бизнес хөгжил дээр байхад өмнө нь бас айгүй олон банкн дээр чинь бид нар чинь бас айхтар ингээл бүх юмыг онлайн дагуу хийхгүй шүү дээ. Толгойдоо бодоол шийдвэрээ гаргаад тэгж яхад хамгийн их хэцүү байдаг байсан юм ээдэгээл үлдэх үе вэ шүү дээ. Заримдаа батлагдахгүй. Өөстөө наачист манай эхнэр лав тэгжинлээ. Тэгдгүү маа гэл те. Гинт орж ирж тэр шийдвэр гаргалтын дээр хилцдэг ч те. Тэгэхэд нөгөө энэчэд бизнес хөгжлийнх нь хэрэндээ судалчаад ороод ирдэг. Гэтэл одоо яг шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань ингээ өөрийнхөөрөө бодоод тэгэхээр энийг удирдах ажилтнуудад ялангуяа аягуулсаа ойлгуулах хэрэгтэй байх шиг Монголд бол нөгөө бид нар өөртөө зориулж өрдөөсөө юу чигээгүй дандаа тэр эцсийн харилцагч хэрэглэгчд зориулж байгаа. Нэгдүгээр сэргэлтээр яг би нэмээд ингээд дүгнэхэд таны сургалтыг би аягүй дэмжиж байгаа. Ягаад гэхээр тухайн байгууллагт бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа багийг нэг юм төслийн баг гэж харъя л да тий. Тэгэх юм бол тэр баг ижил хэлээр ижил ойлголцтой байхад энэ суур мэдлгүүд буюу сургалт долгион тааруулахад амар чухал байгаа байхгүй. За Жавхагийнх дээр болохоор сая ингээд хэн нотлтын гэж штэ. Одоо бүр сегменташн чи өөрөө ахаад бүр шин төвшөндөө гараад баргалж сегментлэхэ болоод хувь Жавхаг гэдэг хүнийг олж онж бүтээгдэхүүн санал болгодог хэлбэр рүү явж байгаа. Энэ өөрөө технологийн хөгжил тийм боломжийг олгоцсон. Одоо бүр ингээд би аль нэг бүлэгт хамаарагдмаар. Тий, одоо бүр кастомайз хийж штэ тий. Төгс сегмент гэж ярьдаг шүү дээ тий. Би эсэргүүцээгүй шүү. Арай деталь ярья л гэж асуулт асууж байгаа шүү. Яг асуудаг зүг байгаа байхгүй. Яагаад тийм гэдэг. Нөгөө явж 3 асуулт асууж байгаа. Юу яаж яагаад тийм. Why concept болохоор бас ингэж яагаад persona profile энэтрэг ихээр сүүлийн үе залуучууд бас нөгөө хит хөнгөн тэгээ бараг ингээд нөгөө нэг өдөр хоорондоо нэг уулзаж ярьчаад маргааш нь захлаа манай энэ персона энэ вэ гэд. Тэгэхээр энийг чинь бас яг тодорхой аргачлалаар ингээд эхлээд өөрөөсөө brainstorm хийж гаргачаад дараа нь энэ персона яг үнэхээр ийм байна уу гэдгийг бас нөгөө судалж те фокус групп хийгээд үнэн үү худлаа юу гэд яг нөгөө албан ёсны онлын аргачлал эдрээрээ баталж ирэхгүй бол нөгөө өөрийнхөөрөө нэг юм айгүй гой сүүлийн үеийн төвсүүдчийг амархан болчиход нь штэ нэг 2 цаг хэлцэл болчих захирлаа. Ингээ баталчихъя гэж биш. Тэгэхээр би болохоор юу гэдэг вэ гэхээр за яг наад чинь үнэн байна уу? Яг ижил төрлийн персонагийнхаа төлөөллүүдийг очиод уулзаад фокус групп хийгээд ганцаарчсан ярилцлага хийгээд тэгээд нөгөө нийцгүй байгаа юм хомыг тодруулж ирж итгэя. Тэгснээс биш би бол одоо жишээ нь ямар ч бүтээгдэхүүн хөгжүүлж болно штэ. Гэхдээ би тэр болгоноо мэддэг албагүй. Би тэр болгоных нь дүр нь өөрөө байх албагүй. Тэгэхээр энэ аргачлалуудыг бас их тийм нэг хөнгөн авч үзэж болохгүй байгаа.
Ялангуяа одоо сүүлийн үеийн нөгөө зарим стартап бизнесүүд бол нөгөө аргачлалын зөвхөн тэр нөгөө ганцхан хуудсанд багтчихад нь болоод энэ ганц хуудас юм байна гэж бодоод байгаа байхгүй юу? Жишээ нь профайл дээр, персона дээр, бизнес модель дээр нэг хуудсанд багтаад байгаа ч гэсэн цаана нь бас нэлээд ажил хийж байгаад нэг хуудсанд багтаж орж ирж байгаа гэдгээ. Чи бол концепцийн хэмжээнд л болж байгаа. Орчоод байгаа тал биш үү. Тэгэхээр би бас Жавхаг нөгөө тэр чинь бас яг нөгөө судалгааныхаа явгаар нотлоод ирэх ёстой. Өөрийн бодлоор гүгээд бас аваад ороод ирж болохгүй. Энд дээр нэг гоё кейс байгаа. Яг таны ярьсан дээр ойлгуулахаар нөгөө Монголд анхны дараа талбар дүүшлэгээ гараад Mobicom хэрэглэн байдаг байхгүй. Одоо юу гэдэг одоо ерөөсө дараа талбар дүүшлэгээ хэрэглэх хүнээ бол тодорхойлцсон тий. Тэгээд тэр дүр мөрөө олоод ингээд продакшн хийж байгаа тий. Тэгээд нөө залгангууд нь авчаад би буцаа залгахыг гэдэг тий. Яг амьдрал дээр зөрөөтэй байхгүй. Давхин гэдэг ойлголтыг одоо тухайн үед байхгүй байсан. Тэгэнгүүт нөгөө шөөмжл юу дагуулсан гэхээр нэгжийн унгаж авчаад би буцаа залгая гэж байгаа чи амьдралтай нийцэхгүй гэдэг нэг шөөмжл дагуулсан шүү дээ. За тэгэхээр ингээ. За сая бол бид нэр сегментийн тухай ярьлаа тий. Зэрэг аль болохоор нарийн хийвсэн. Сайн таниулсан. Гэтэ хөнгөн байдлаар түүл ашиглаад хөнгөн байдлаар биш илүү сайн нөгөө хэрэглэгчтэйгээ шууд тулж ажиллах одоо яг очиж нөгөө сүүл бид нар зорк коднер ярьжсэн тэр юу лээ нөгөө хэрэглэгчийнхаа өмнөөс ойлгох буюу хэрэглэгчийнхаа өмнөөс бодох. Би хэрвээ хэрэглэгч байсан бол эсвэл тэр хүн тэр чинь англиар нэг үгжилээ нөө юу одоо ойлгох өвдөлтийг одоо тий өмнөөс нь одоо оронд нь орох тий. Би одоо жишээ нь сая нэг газар зөвлөөд яг нөгөө наран туул дээр байгаа бизнес эрхлэгчнээс зориулсан нэг IT-ийн төсөл тэгээ зөвлөх гэж сууж байгаа. Тэгчээ төслийнх нь багийн нэг хүнийг дагуулад наран туулын дээр өгөөмөрөөр ингээд хэдэн өдөр явсан юм. Тэр чинь нөгөө профайл персонагаа ойлгочод байгаа боловч үнэхээр тийм байна уу гэд бас мэдрээд явж штэ. Тэгээ нөгөө хамт явсан охин маань би таныг одоо ийм юм хийгээд явна гэж үрдөөсө бодоогүй. Таны чинь би бол одоо банкнд ажиллаж ийсэн их мондгал ийм нэг те ингээд цэрэн дээр сайхан сууж явах хүн гэж бодсон чи ингээд өвлөх хүтэн байсан. Тэгээ намайг дагуулад ингээд нөгөө яг худалдаачид дундуур яваад бараа авч үзээд дотор нь ингээ хууч хөөрөд ингээд яваад ах юм би гайхаж байна гэд. Тэгээ би тэр охинд дараагаар нөгөө персонагийнхаа амьдралын хөвчлэр нь явах, дүрд нь орох, өөрөө тэрний судлах гэдэг чи юу. Би одоо тэгээд банкнд ажиллаж исэн гэхэр чи намайг яана гэж бодоод байгаа. Эн чин бүтээгдэхүүнээ л хөгжүүлэх чинь штэ хоёлаа гэд яажсэн. Тэгэхээр нөгөө дүрлөө норж гүн судлах бол айгүй чухал шүү гэдэг асуулт байна л да. Хариулж болох юм уу яах юм. Одоо skill up гэж байна шүү дээ. Би бол монголчууд нэгдүгээрт технологи ашиглаад сургалтанд зарим хүчээр сурж байгаа шүү. За тэр чинь ингээ төлбөр төлөх хэрэгтэй болж байгаа. Хоёрдугаарт, гуравдугаарт гар утас болон компьютер гэж байна тий. Десктопн дээр хэдүүн сууж байгаа, гар утсыг хэдүүн ашиглаж байгаа. Тэгэхээр skill up-ийн хэрэглэгчийн сегмент юу вэ? Та бүхэн яаж тодорхойлсон бэ? Яа, skill up болохоор би бол одоо нөгөө хамгийн сайн мэддэг сегментээс л гихчээр олон хүнтэй байгууллагын толгойн өвчин гэдэг бол хүн сургах байдаг. Дор хаяж нэг 20-с дээш болоод ирэхээр л өртөөс хүн сургах хэрэгцээ гарчдаг. Тэгээд ялангуяа би голомтод үйл ажиллагаа харагдсан захирал байхдаа хүний нөөцийг нөгөө бүр ингээд хайр хүрээд идэг. Ийм юм хийх ёсгүй гэмээр юмнууд айгүй хийдэг байхгүй одоо тэгэл сургалт хийх болохоор ч нөгөө өвний нөөцийн чинь бөө операшн. Бөө ингээл чихэр боовыг авахаас ахуулаад тэ сургалтын материал канондоол зогсоол тэгэл нөгөөдгий чи ирж гинүү таны хичээл одоо юу бит байдлаар сургалт орох гэдэг чинь бол яалтч байхгүй айгүй их ажилтаа нөгөө customer job оройн 10-ны хүртэл маргааш урах багшийнхаа одоо жохоо мохогийн презентацийг ингээл хевлээл тэ суугаал идэг. Тэгэхээр бол ер нь бол байгууллага хүнийг сургадаг. Насаараа л хүн сургалаа. Тэгээд хамгийн түрүүнд бол хүний нөөцийнхэнд хүнийг сургад юм байна. Би өөрөө бас МОС-ийн эдийн засгт багш байсан. 5 жил багш байсан хүн дараа нь яг үндэ бол аль нь илүү хүн сургасан бэ гэвэл ажил дээр их хүн сургасан байгаа байхгүй юу. Багш байхад бол яг ингээ орчиж байгаа. Гэтэл яг нөгөө ажил дээр яалтж байхгүй скиллийг ап болгох шаардлага байдаг. Хичнээн МОС-ийн эдийн засаг, санхүү эдийн засаг сураад ирсэн ч гэсэн. Гэтэл тэрийг төсөв мөнгө гаргаад бийт сургалт хийн гэвэл хичнээн тэрбум төгрөний зардалтаач байсан нэг ажилтнанд ноогдох сургалтынхаа цагийг ботхоор айгүй жоохон байдаг байхгүй юу. Тэгэл нөгөө ажилтаа дарга нарыг урайл
баахан сургалт оруулна, дотоод сургалт маш их байдаг. Тэгээд хамгийн хайр нь хүний нөөцийнхэн маш их операшн ажил хийдэг. Тэгээд дараагаар нь одоо миний хүсдэг нөгөө хүсэл гэдэг юм нь болохоор мундаг залуучууд бүх газар байгаа гэж би бол байн боддог байхгүй юу? Яагаад манай дандаа зээлийн газрын захирал зээлийн сургалт орох ёстой гэж би бол дандаа тэгж ярьдаг байсан. Захирал болохоороо сургалт орох биш, тэнд маш сайн зээлийн судалгаа хийдэг ахлах төвшний хүмүүс байгаа. Тэ? Эсвэл бүр ингээд өөрөө аягүй сайн судалгаа хийдэг хүмүүс байгаа. Тэгэхээр хинч сургалт хийж болно. Гэтэл нөгөө биет байдлаар сургалт орохоор чинь нэг үлрэлдаа нэг хийгээл тэгээ нөгөө айгүйх ажил болоод заалмаал канондж манандж барьсан бичиг цаас ингэж явж гад хийдэг учраас нэг хоёр хон хүнээр л оруулдаг. Гэтэл scale up дээр болохоор одоо нөгөө дуртаан сургалт хийгээд мөнгө олж болно, эсвэл дотооддоо сургалт орж болно. Энэ нь бол гол сегмент нь тэгэхээр байгууллага. Тийм ээ. Тэгвэл болж байна. Яасан хинтээ. Яг зүгээр гадны сургалтын юмнууд дэр ингээд суугаад үзээд байхаар яг ингээд онлайнаар төлбөрөө төлөөд цаг гаргаа суугаад тэгээд платформын хувьд жишээлбэл ороод машин цугад үргэлжлээд явах хэмжээний платформ байна уу гэж удаад эргэлзээдсэн байхгүй. Тэгэхээр би биш байгуулга юм байна те. Хэрэглэгч нь бол яг гоо тэгэл аянда зээл өөрөө тодорхойлол ирэх бах. Тэгээд нөгөө сегменттэй үнэнч байх гэдэг юм бол бодоод явж байгаа. Одоо үндсэн юугаар гараа тий. Сая бид нар сегмент ярьлаа. За нэг сегмент сонгосон гэж үзье тий. Тэгэхээр тэр хэрэглэгчийн асуудлыг шийдэх гэж байгаа зүгээр одоо юу гэдэг нь цангасан унд усаажид өгөх гэж байгаа ойлголт биш байхгүй. Тэгэхээр бид нар энэ ямар нэгэн тийм value delivery буюу үнц нь тий үнц нь бий болох гэж байгаа. Энэ нь бол дараагийн асуудал. За бид нар зах зээлээ сонгосон юм чи одоо тэр хэрэглэгчийн асуудлыг таны саяны хэлснээр одоо өвдөлт өгöd байгаа gain pain jobs гэж яриад байгаа шүү дээ. За тэгэхээр сонгосон сегмент дээр тухайн хэрэглэгчийн аль нэг асуудлыг шийдэх гэж байгаа юм. Тэгэхээр тэрийг зүгээр энгийн байдлаар шийдэх биш, илүү ийм үнцэн өгөх тий тухайн үйлчлэгээ бүтээгдэхүүн үйлчлэгээр дамжуулаад өөр үнцнийг бий болгох гэдэг ийм ойлголт байгаа байхгүй. За тэр нь яаж харж ийнэ гэхээр нөгөө хэрэглэгчийн уул нь хүсэж байгаа зүйл нь юу юм те. Тэгсэн чинь тэр хүсэж байгаа зүйлээ биелүүлэх гэсэн чинь ямар айдсууд бий болж байгаа юм те. Сэтгэл зовнилууд байгаа юм те. За тэрийг нь тэр нөгөө хүслээ шийдэхэд бол ямар ийм дараалсан бодиттой бүр өөрөөсний цаг зарцуулсан үйлдэл шаардсан тийм ажилбарууд хийж байгаа гэсэн юм гурван хэсгээр одоо value proposition модель дээр бол яг тэгээ гаргаад ирчихдэг. Тэгээ хардаг те. За ийм асуудал шийд уул нь ийм өсчихсэн гэсэн чи иймнээс айж гин те. Одоо жишээлбэл уул нь гой дэлгүүр өсчихсэн гэхдээ зогсоол байхгүйгээс айгаад очихгүй байгаа чи өөрөө ажилбар дээр байгаа нэг толгойн өвчин байхгүй. Тэгэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг бол яг энэ гурван асуудлын хүрээнд нь аягүй сайн авч хараад тэгээд нөгөө эсрэг талдаа за бүтээгдэхүүний хамгийн одоо үндсэн шин чанар нь өөрөө юу гэхээр тэр анхдагч үндсэн хэрэгцээгээ заавал хангадаг байх гэж. Тэр нэг өвчин намдах гэж ярьдаг шүү дээ. Тэ нөгөө цангаж байгаа бол ус уун тэ. Гэхдээ гаацтай ус уучуулаас арай гоё болно шүү дээ. Сэрэгдэж гэдэг юм уу тэ. Тэгэхээр өвчин намдах нэг юм шин чанарууд. За тэрний дараа л нөгөө нэг жинхэнэ нөгөө нэг өөр ямар үнцэн нөхөдөх үү. Тэгээ би бол тэгж хардаг. Энэ дээр та бас өөрийнхөө юунаас баяжуулаад ярил. Яг ер нь бол тэгэл хамгийн гол нь хүсэж байгаа зүйлээс илүүтэй тэр толгойнх нь өвчин шийдэх тэгээд дараагаар нь тэр нөгөө илүү үнцэн өгөх гэдэг зүйл их чухал болчиход байна л та. Суур хэрэгцээг бол одоо баг бүх бүтээгдэхүүн бол хангаад тэгэнгүүт эргээгээд одоо харьцагчийн сэтгэл хөдлөл тэ мэдрэмжинд нь илүү нөлөөлөхийн тулд нөгөө илүү үнцэн шингээх гэдэг зүйл дээр бизнес хөгжлийнхэн их бодох шаардлагатай болоод байгаа. Тэгээд яг суур хэрэгцээ буюу тэр үндсэн бүтээгдэхүүний features гэж байх юм бол тэн дээр нэмэх нь вау гэсэн мэдрэмж төрүүлэх зүйл нь одоо юу аах уу гэдгийг л бодож олох. Одоо сүүлийн үед ялангуяа өөрсөлдөөнтэй бизнес төр маш чухал байгаад байгаа. Тэгээ харилцагчийн сая манай тавгагийн ярьж байгаа дээр бол нөө харилцагчийн замнал гэдэг зүйлийг маш сайн бодож гаргаж ирэх гэдэг маань бизнесүүд дээр нэлээд дутагдaltaй байгаад байгаа. Тэр нь нөгөө төрөүний харилцагчийн замналч гэж яриад байгаа empathy maps гэж одоо бас ийм аргачлалууд байгаад байдаг. Юу харж гин, юу сонсож гин, юу мэдэрж гин. Энийг тэгээд ганц бүтээгдэхүүнч биш үйлчилгээнд дээр ер нь нөгөө харилцагч өөрөө ямар үе сэтгэл ханамжтай байх вэ гэхээр нөгөө нэгд хүлээлтэнд нь хүрэх, хүлээлтээс нь давах гэдэг
хоёр л асуудал дээр явж чичээд байгаа шүү дээ. Хүлээлт айгүй багтаа байж итэл нөгөөх нь хүлээлтэнд нь биелчих юм бол ингээд сэтгэл ханамж өндөртөө болоод явчихж байгаа. Тэгэхээр нөгөө хүлээлтийг нь давхууц ийм харилцагч нар гарч ирээд нь шүү дээ. Нөгөө нэлээ өндөр хүлээлттэй харилцагч нар гарч ирээд нь. Саяхан нэг судалгаанаар гарвал жилийн өмнөхөөс харилцагч нарын хүлээлт бүр илүү өсөд тэр чинь бол одоо илүү л хэрэглээ хамтлага те мэдрэмжүүд нь сайжраад тахаар нөгөө дараагийн түвшний экспресс нэг хэлж байна. Одоо баг 7 настай хүүхэд жишээ нь фэйсбુક дээр ямар удаа юм бэ гэдээ уурж байгаа хгүй нөгөө фэйсбүүкээр захиалга өгчөө танаа үйлчлэгээ чинь хаашаа юм бэ алга болчлоо гэ ингээд видео аудио дээр нь тавьжгаад юм хэлж ийн гэдэг чинь бидний үе бол за одоо ирэх болоогүй байлгүй дээ гэд ингээд суудаг байсан үе байгаа штэ. Тэгэхээр нөгөө генерашны дагаад улмал өндөр хэрэгцээтэй хүмүүс гарч ирээд байгаа учраас тэдний нөгөө хүслийг нь давсан хэрэгцээг нь давсан сэтгэл ханамжинд хүрэх гэдэг. Тэгээ энэ мэдрэмжийг удирдах гэдэг асуудал сүүлийн үед бас их чухал болоод байна л да. Одоо дэлхий дээр гэхэд ажил мэргэжлүүдээ хүртэл одоо зочид буудалд жишээ нь юм найруулагчийн ажилтаа хүн тэ одоо юу гэдэг тэр ирсэн зочин яавал сэтгэл ханамж өндөртөө байх вэ? Бизнес уулзалтын энэ өрөөндөө хийж өгөх үү яах вэ гэд тэрийг бодоо сууж идэг тэ тэрийг гаргаж ирдэг мэрэгжлүүд хүртэл одоо дэлхий дээр бол гарч ирээлээ л та. Тэгээ ер нь бол одоо нөгөө нарийн мэдрэх гэдэг үнц нь саяны хүлээлт болон хэрэгжилт хоёрын зөрөөн дээр үнц нь өсөж байгаа байхгүй. Тэгэхээр давж иж тэ. Тэгэхээр энэ чинь value буюу үнц нь гэж хэлээд байгаа байхгүй. Тэнгүүд энэ нь өөрөө аюу бас хэмжигдэхүүц биш. Хүн болгоных дээр өөр. За одоо маркетинг талаас харах юм бол зах зээлийн цөөн хэсэг нь бол ингээд манлайлж явж байна. Түрүү эрт хэрэгэлдэг юмнууд нь тийм ингээд тэнгүүд доотлын хэсэг нь ер нь аль ч компанид бүтээгдэхүүн үзүүлэлтэн дээр стандарт лайн одоо премиум лайн гэдэг ингээд хэд хэдэн юмнууд байгаа л да. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шугамуд стандартууд байгаа. Тэнгүүд хай түвшний бүтээгдэхүүн хэрэглэгчид доод түвшнийхэн дандаа дагаж явж байдаг байхгүй. Тэгвэл доод гэдэг нь бол нөгөө юу гэдэг арай худалдаа авах чадвар нь арай багч гэдэг юм уу те стандартууд ш. Тэгвэл тэр хүмүүсийн хүсэл өөрөө дээд сегмент рүүгээ дандаа тэмүүлж явж байдаг. Одоо энэ дээр нэг жишээ ярих юм бол одоо нэг гоё бенз гэдэг аваад үзье те. Гэтэл өнөөдөр тэр хүн тэр хүний хувьд бензтэй болох гэдэг мөрөөдөл нь өөрийнх нь хувьд амар том ялалт байгаа байхгүй. Тэнгүүд бенз машины тэр нөгөө тансаг байдал нь ч юм уу тэр яг биетээр өгж байгаа үнцэн нь бол тэр хүнд айгүй бага хүлээлттэй. Харин нөгөө хүн чинь өөрийнхөө нөгөө одоо хүсэл мөрөөдлийг даван гараад тийм орлоготой болоод тэр машиныг худалдаж авж байгаа хэсэг чинь бол жинхэнэ нөгөө нэг одоо юу гэдгийг үнцэнтэй хэсэг нь гэдэг юм уу те. За энэ дээр үнцэн дээр сүүлд бид нар бас нэг воркшоп хийсэн. Золко бас саналаа хэлээч. Би нөгөө сая лавга усны дээр жишээ авахаар нь усны найрлага байрлал хараад байж байна. Одоо жишээ нь сая ингээд ус захиж байгаа тий. Ус захингууд нэг ус хүрээд ирж байна. За газтай газгүй. Эренгүүт ийм бой шилэн савтай сам бенедетто гэнэ нэг ийм ус хүрээд ирж байгаа. Амсангууд их гоё зөөлөн байна тий. Ийм нэг соданы юм гоё мэдрэмж байна ч гэдэг юм уу. Тэгэхээр өөрөө бүтээгдэхүүний үн цэнэн дээр их олон зүйлүүд байгаа гэдэг юм байлээ л дээ. За жишээлбэл юу гэхээр нөгөө хийж байгаа хүний одоо цагийг хэмнэх гэдэг юм уу. За жишээлбэл энэ илүү утас энэ технологийн зүйлүүдээр тэр их гарч ирж байгаа. Нөгөө бичгийн машин чинь компьютер болох юм бол маш том цаг хэмнэсэн зүйл гарч ирж байгаа. За түрүүний хэлдгээр нөгөө эрүүл мэндэд сайн байх гэдэг ингээд олон юунууд биелдэ. Одоо жишээлбэл брэнд гэдэг нэг тийм биш те. Би тэр одоо усыг ууснараа үгүй бол цүнхийг барьснараа хүнд яаж харагдах юм. Хүнд яаж харагдах юм гэдэг те. Сайжруулж байгаа ч гэдэг юм те. Тий. Хэрэгцээний төвшин нь улам өндөрсөх тусмаа тэрэнд хүрэхийн тулд нэлээх ажил хийх. Тий, олон ажлууд хийгээд байгаа. Тэгэхээр эндээс нэг юм асуулт ургаж гарч ирээд байгаа юм. За хэрэглэгч нэрээ онилчлоо тий. За снайперийн дурангаар харж байгаа зүгээр онилоод авлаа. За одоо буудах гэдэг юмгот нь бид нар бүтээгдэхүүнээ дагаж байгууллагынхаа бүтэц орон тоо одоо ур чадвар тий хэрэгцээтэй ур чадвараа тодорхойлох ёстой юм уу? Эсвэл одоо ингээд уламжлалт маягаар юм хайрарки бүтцураад ингээд явж явах хэрэгтэй юм уу? Маркетинг одоо санхүү гэдэргээ функционал бүтцураад ингээд явж явах хэрэгтэй юм уу гэд нэг юм асуулт гарч ирээд байгаа маа гэж.
сая лавгах тэр бүр нэг системтэй энэ нөгөө бизнес модель дээр л гарч ирж байсан. Тэрийгэ гаргаад ирж байгаа байхгүй. За түрүүний бүтээмж нэмэгдүүлэх гэх те. За эсвэл тохируулан бүтээх буюу тухайн хүний өөрийнх нь шин чанар тохируулан бүтээх. Ажлаа хийхэд нь туслах ямар нэгэн байдлаар илүү нөгөө jobs гэдгийг хөнгөлөвчлж өгөх те. За дизайн гэж байна. Нөгөө бенз унаад ингээд харахад гоё, суухад гоё байд юм уу. За суухад гоё нь болохоор тог тух, тав тух бэлэглэх гэдэг юм уу те. За зардал бууруулах байж болно. Өмнө магадгүй тэр зүйлийг илүү өндөр үнэтэй байсан бол зардлыг бууруулж болж байгаа юм те. За эсвэл эрсдлийг бууруулж болно ч гэдэг юм уу. Тийм инхээр одоо бизнес моделийн энэ дээр жишээ болгосон энэ ерөнхий зүйлүүд нь энэ ч байгаад ах шиг байгаад байгаа. Тэгээ одоо ч бас ихтэй захирлын хэлдэг шиг нэг үнц нь бас нэг тийм хангалттай биш болоод ах шиг байна те. Ингээд давхар олон үнцнийг ингэж хооронд нь уялдаа холбоотой байлгаснараа илүү давуу юм бүтээгдэхүүн те урт хугацаанд амжилттай байх бүрэн killer product гэдэг чинь одоо тийм бүтээгдэхүүн болохоор харагдаад байгаа. Тэгэхээр одоо үнцнийг энэ дээр яах вэ гэхээр үнцний айгуу сайн хараад ямар үнц нөхөө гэдэг дээр төвлөрж иж бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хий гэж байгаа байхгүй. За үнцний тухай сая бид нар ярьлаа шүү дээ. Айгуу олон кейсүүд байж болж нэмэгдсэн үнцэн, хүлээлтээс авсан үнцэн эсвэл байгааг нь илүү гоёор өгсөн ч гэдэг юм уу, санаанд ормгүй байдлаар нь ч гэдэг юм. Гэхдээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн гол ажлын даалгавар юу байх вэ гэхээр яг тэр үнцэндээ төвлөрөх ёстой. Тэгэхгүй нөө үр ашгаа ингээд үр ашиггүй байдлаар бүтээгдэхүүнээ хөгжүүлээд тойруу замаар юм нэмээд ингээд нэгэнд очиж байгаа юм чи ингээд байж болохгүй гэж байгаа байхгүй. За тэгэхээр миний хувьд л одоо дараагийн хэсэг нь наадхан дээр чи яг нэг юм бид тухайн надаа яриад тэгээ би энийг судалж ирсэн байхгүй. Яасан гэхээр компаниуд ер нь ингээд хид хідэн чиглэлд явдیں۔ Нөгөө product lead, product leadership, operation leadership, customer leadership гэх тийм. Тэгэхээр бас дид бүтцэн гэж байгаа гэдэг юм байлээ. Тэгэхээр яадаг вэ гэхээр одоо хэрэглэгчтэй супер харилцаад бүтээгдэхүүнээ супер болгоод дид бүтцийн супер хийгээд операшнаа супер байлгана гэж бол байдгүй гэдэг нэг юм зүйл байлаа дээ. Тэгэхээр аль нэг чиглэлдээ маш сайн ингээд чиглэх тусмаа тэр нь өөрөө амжилт олохоос бүгдийн нөгөө хамгийн бүх юмыг чаддаг төгс хүн гэж байхгүй гэдэг шиг компани хувьд бас энэ сонголт нь өөрсдөд нь байгаад идэг. За уучлаа. Сая би нөгөө яриаг ингээд хүмүүс ингэдэг л дээ үнсэн дээрээ төвлөр гэдэгчдэг. Тэнгүүт нь үнсэн дээрээ яаж төвлөрөхөө мэдэхгүй байгаад байдаг талаар би яриа тааш үргэлжлүүлмээр байгаа. Жишээлбэл бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх ёстой, үнсийг хийх ёстой гэдэг. Тэнгүүтээ нөгөө шинэ ингээд айгүй судалгаанууд ингээд маш ихээр хийгээ те. Ингээд снайпераар одоо снайперийн одоо бууны дурангаар харж байгаа шиг хараад онцонготой яг стил хуучин байсан бүтэц бүрэлдэхүүн орон тоогоороо ажиллах гад байдаг юм аа. Нэгэн тал одоо шинэ үн цэн рүү явж байгаа бол байгууллага дотор ч гэсэн өөрчлөлт бий болох ёстой. Тэр үн цэн дээрээ төвлөрсөн бүтэц бүрэлдэхүүн баг хамт олон гарах ёстой тий. За ялангуяа Монгол улсын хөдөлмөрийн хуулиар бол ажлын байрны тодорхойлт гаргаад тий. Тэрнийхээ хүрээнд тэр үн цэнийн дээрээ тусгаж өгөөд ингээд явах ёстой байдгийн болов уу гэж би хувьдаа бодоод байдаг. Ихгүйгээр бид нар ийм үн цэн дээр төвлөрж байгаа шүү гэж хэлэнгүүтээ эргээгээд байгууллагын бүтээц оронтой өдөр бол яг уламжлалт те хуучин хийжсэн арга аргачлаараа хуучин одоо байсан сургалт материалаараа ч юм ингээ яваад байдаг нь бол буруу байдаг юм аа л гэж хэлэх гэж. Өөрчлөлтийн менежмент рүү л оруулах. За тэгэхээр дараагийн ургаа ороо те. Тэрний юу гэхээр за ингээд үн цэнэ бид нар тодорхойлцсон гэдээ ойлгоё л та те. За зах зээлээ ойлгоцсон. Өгөх гэж байгаа үн цэнэ олоод харчлаа те. Тэгвэл дараагийн зүйл маань юу гэхээр энэ одоо бийжүүлэх одоо нөгөө бүтээгдэхүүн чи яг гарт баригдах үс эсвэл нүдэнд мэдрэгдэх үс те. Ер нь бол бас нэг юм үг гэдэг штэ. Ямар ч хүнсний бүтээгдэхүүнээр ялангуяа ямар ч бүтээгдэхүүний чанарын ялгаа 1% те. Чанарын ялгаа бол 1% байхгүй. Ер нь яаж ч одоо усыг нөгөө ингээд яаж ч ингээд гоё чимээд ингээд супер болгоод одоо яг үндсэн өгж байгаа үндсэн орцных нь 1% дээр л ялгаа хийж чадна гэж байна чанарын. Тэнгүүт маркет дээр байгаа бүтээгдэхүүн бол одоо хэдэн зуун төрлийн ялгаа байна шүү дээ тий. Пакэжнээсээ, нэрнээсээ одоо юу гэдэг. Тэгэхээр энэ талаар одоо энэ хэсэг рүү орё гэж бодож байна миний хувьд. Бийжүүлэх тий. За яалтж байхгүй одоо тэгэл адилхан төрлийн уус гэл тэгэхээр л нөгөө нэг брэнд гэсэн амар чухал зүйл маань гараад ирж байгаа юм л да. Бүтээгдэхүүн бол явж үндсэн юмаа өгнө. Тэгээ нэмэх нь болж өгвөл нэмэлт тэгээ value added үн цэнүүд өгнө. Тэгээд хамгийн гол нь бол тэгэл брендийн хүч гэдэг зүйлийг яг яаж гаргаж ирэх вэ?
брэнд гэдэг маань өөрөө ихтгэл үнэмшил. Тэгээ аль усыг сонгох уу гэдэг сонгоцсныхан дараагаар нөгөө бүтээгдэхүүн нь ямар байх нь нөгөө бизнес хөгжил. Би бол одоо тэгжил боддیں۔ Тэгээ одоо энэ ялангуяа энэ хүнсний үйлдвэр өдр чинь бол их олон төрлийн юм ямар ч ялгаагүй юм шиг бүтээгдэхүүн бол яалтч байхгүй брендийнхээ хүчээр л нэг сонголт хийлгэж байгаа. Адилхан хоёр уус байхад яагаад энийг сонгох уу гэдэг. Тэгэхээр тэр харилцагчийн ихтгэл үнэмшлийг олох тий. Би энэ усыг ууж байгаа эсвэл би энэ нь хамаагүй илүү гэдэг мэдрэмж. Дахиад нөгөөдөг чи брэнд чинь тэр чигээрэл бас л ихтгэл үнэмшил хүмүүст ингээд өөрөө өөрийгөө зарж байгаа зүйл гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ яг хөө нөгөө сапагла бодол тэр бит бүтээгдэхүүн дээр бол одоо сапагла бодол байна. Хоёрт бол тэр нөгөө мэдрэхүүн туршил судалгаанууд тэр нюансны юмнуудыг бол яг нөгөө харилцагчийнхаа амтлагаа инээтрээ мэдрэхүүн судалгаанууд эдрээрээ аваад тэгээд брэнд дээрээ нэлээд сайн ажиллаж өгөх ёстой. Манай Монголд болохоор нөгөө брэнд гэхээр цэвэр нэг юм сапагла бодол гэж хараад явцдаг. Гэтэл тэр байгууллагын одоо PR-аас нь ахуулаад тэр байгууллага өөрөө ихтгэл хүлээсэн компанийн брэнд ямар уу? Тэр ямар брэнд бүхий компани ямар бүтээгдэхүүнийг брэнд болгоод ингээд продуктын брэнд, компани брэнд гэл одоо манай тавга хэлүүсэ ярих бах та. Одоо амтлаа гэж ярих гал. Өөр асууж байгаа. Өөр асуу. Тэр бол одоо айгүй чухал. Ер нь маш сайхан бүтээгдэхүүнтэй мөртлөө брэндээ хийж чадахгүй те. Багаад нь штэ бас. Уга ер нь ингээд бараа бүтээгдэхүүний тэрний хэлдгээр өнгө зүс дизайн ингээд юу штэ. Тэр ер нь барааны борлуулалт нь хэдэн өмнөлөөлөх вэ? Гэхдээ би яг тэгж хараад байгаа нь буруу. Одоо миний хэлэх гэдэг бийжүүлэхийн өмнө саяны дизайн шошго бол дараагийн асуудал байхгүй. Тэгэхээр энэ дээр концепц гэдэг нөгөө нэг юм концепц гэдэг чинь юу вэ гэхээр storytelling буюу нөгөө яриад байгаа тэр үн цэнэ өгөх гэж байгаа тэр бүтээгдэхүүнээ гоё харагдуулж байгаа тэр ийм түүхийн тий. За дээрэс нь нөгөө бусад бүтээгдэхүүнээс ялгаатай яаж харагдах вэ тэр identity байдал тэр чин өнгө бичлэг шууд жишээн дээр ярьж байна. Ажилласан одоо лого бол юуны одоо beverage салбар дээр тий. Тэгээ одоо хужирт гэдэг брэнд байгаа тий. Тийм хужирт яг тэгээ явчихлаа. Тэгээ одоо жишээлбэл тухайн үедээ хужиртыг бид нар зах зээл дээр гаргахад жүүснээс үнэтэй цэвэр ус байхгүй тий. Хоёрдугаарт нь тэр усныг яагаад бид нар тийм өндөр үнэтэй хийсэн бэ гэх тий. Маркетинг талаас хараад үзэх юм бол ер нь үн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр үн сонголт аягүй чухал. Үн сонгосноор шууд өрсөлдөх зах зээл дээр очиж харьцуулагдаж эхэлдэг байхгүй. Жүүстэй адилхан үнэтэй эсвэл пивтэй адилхан үнэтэй гэхээр пивтэй харьцуулагдаад эхэлж байгаа байхгүй. Тэр өөр үнцэнтэй. Энэ дэр би ахаад нэг гоё кейс ярил. Бид нар Хөх хотод торгын салбарыг хийхэд бид нар тухайн үед одоо үнийн хувьд 5,000-аас 8,000 юаны үнэтэй хувцас байхгүй. Тэнгүүд Монголын зах зээл дээр тэр бол өөрөө дангаараа тэр үнэтэй брэнд нэгээд торг гэдэг брэнд байж чадчихээн тий. Тэнгүүд өөр зах зээл дээр очингууд 100 тийм үнэтэй өөр төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулагдаж эхэлж байгаа байхгүй. Өрсөлдөж харьцуулагдаж эхэлж байна гэсэн үг тий. Хэрэглэгчдэд тэнгүүд нэг газар нь үнгөө буцаадаг. Эсвэл амар гой сапаглаа худалдаа, эсвэл худалдаа авсны дараах үйлчлэгээ сайтай, эсвэл худалдаа авдаг орчин сай, эсвэл яваад очдог ч гэдэг юм уу. Бидний бий болгож чадахгүй айгүй олон шин зүйлүүтэй харьцуулагдаж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хужирт дээр бид нар яасан гэхээр үнийг өндөр тавьснараа анхаарал татаж эхэлж байгаа байхгүй. Яагаад гэдэг асуулт яагаад ус үнэтэй байх ёстой вэ гэдэг ийм асуултыг хэрэглэгчдэд ийм одоо юу гэдэг нөгөө яриа үүсгэж эхэлж байгаа шүү дээ. Тэнгүүт яагаад гэдгийнх нь араас нөгөө нэг тэр хүний бие сайн, pH-н тийм, эрдэсийн хэмжээ нь тийм, Өвөр хангай аймгийн хужиртын домгон тийм гэдэг нөө storytelling хийж эхэлж байгаа байхгүй. Тэгээ одоо хужирт бол Монголын зах зээл дээр одоо ч одоо супер сайн. Тэ? Одоо борлуулалт брендинг болж чадсан. Брендинг гэдэг ойлголт чинь бол нөгөө нэг ийм тодорхой цаг хугацаанд хэрэглэгч тухайн хэрэгцээ үүсгэхэд хамгийн түрүүнд орж ирж байгаа л сэтгэлд нь энэ хэрэгцээгээ би юугаар хангах вэ гэхэд орж ирж байгаа жигсаалтаараа л брэнд гэхгүй. Тэгээ тэрийг лангуунаас хараад ялгаж авч чаддаг байх. Зарим компаниуд ч бол бүр дуурайх стратеги ашиглаж байгаа шүү дээ. Ингээд сайн брендийг дагуулж андуурагдаж авах. Яг адилхан ингээд нөгөө нэг жоохон бичлэлтэн өөр ингээд андуураад авчих. Зарим компани бүтээгдэхүүн хүнсэн дээр бол ингээд зүгээр лангуунаас шахах бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэж байдаг. Одоо шил апу ингээд нэг пивэд дэмжиж байгаа бол ахаад нэг 4-5 пив хийж магадгүй гэсэн үг байхгүй. Үнийн ялгаатай. Тэнгүүт лангуун дээр тэдний төрөл болгоноос нэгийг өргөхлөөр өрсөлдөгчд зайгүйч гэдэг юм уу те. Нэг юм нарийн бас олон юм байхаа. Хужирт дээр чи анх бүр өндөр үнэтэй гаргахын тулд шилтээ те. Гүү.
шилжин сүүлд гарч ирсэн байна. Сүүлд гарч ирсэн юм уу? Тэр нэг ярилах мэрлэх нэм товгоор нэг юм өөрөө үнцэн шингээц харагддаг биз дээ. Тий, ер нь бол яг пакэжн дээр аягүй сайн анхаарсан. Гэхдээ үнэтэй байгаа учраас юм юу гэж тэгэхээр одоо бидний нөгөө үнцэн өгөх гэж байгааг бид нар ярьж байгаа. Тэгэхээр үнцэн өөрөө ойлгохдохоос мэдрэгдэхүүс байх хэрэгтэй гэдэг асуудал тий. Нөгөө хэрэглэгчийнхээ хэлээр яриад илүү сайн хүргэх маркетингийн сурчлагаа идэвхжүүлэлт бас нөгөө харилцагч нөгөө персонагийнхаа хэлээр ярихгүй бас их төрөлдөд явдаг штеп. Тэгээд бүтээгдэхүүн хөгжүүлэлт брендинг дээр бас нэг юу бол өрсөлдөгчөө их бага судалдаг. Тэгээ яг нөгөө зөвхөн өөрсдөө харж байгаад өөрсөндөө амар ихтгэл үнэмшилтэйгээр гаргацсан байдаг. Яг ясман дээр нөгөө айхтар ялгарл өдр байхгүй. Тэгээ хужирт дээр бол би юу гэж боддог вэ гэхээр яалтч байхгүй ингээд ялгараад гарч ирсэн. Гэхдээ яг хүмүүсийн нөгөө монгол хүмүүсийн чихэнд маш их нөгөө ингээд татаж авсан тий хужиртын ус яг тэр нөгөө байгалийн эдэргээд тэгэхээр яг нөгөө зорилт сегментийнхээ хэлээр ярих ажлыг бас их сайн хийсэн гэж боддоо шүү дээ маркетинг. Тэрэн дээр нөгөө юу дээр ажилласан. Яг би тэр төслийн маркетингийг хариуцчихсан. Тэгээд одоо энэ нөгөө яруу найрагч нартай аягүй сайн ажилласан. Тэр аягүй үр дүнгээ өгсөн байхгүй. Тэгээд Монгол хүмбэр эрүүл байг гэж концепц байгаа шүү дээ. Тэгээд цэлмэг тунгалаг нь олон чиг, формстыг яаж гүйцэхүү, цэвэр ус нь олон чиг, хужиртыг яаж гүйцэхүү гэдэг ийм яг таны саяны хэлдэг кейс байхгүй. Нөгөө ийм манайхан яруу найрагч сэтгэлгээтэй. Тэнгүүд яг тийм үгээр нь тэгээд нөгөө бадарчгаагаар нь хэлүүлээд ингээ хийчихлээр чи ингээд айгүй сайхан буугаад. Тэгээ таньдаг юм чи ер нь брэнд гэдэг чи өөрөө таньдаг юм хүнд айгүй ойрхол байдаг байхгүй. Тэгэхээр яаж таньдаг болох вэ гэдэг. Түрүүний тэр нөгөө персона судлаад байна гэдэг чи эргээгээл яг тэр персонагийнхаа хэлээр бид нар маркетингаа хийхэд хүртэл хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо сүүлийн үеийн зарим нөгөө маркетингийнхэн чинь нөгөө гоё юм хийх гээд одоо гоё мессеж, гоё өрөө үг гаргах гэдэг. Гэтэл яг нөгөө зорилттой сегмент нь хэрвээ тэр хэлээр нь ярьдаггүй байх юм бол анзаарахгүй. Одоо жишээлбэл тэр догоохоо гэлээдэг реклам бол жишээ нь надад таалагдах албагүй. Тэгэхдээ яг ингээд тэр хэрэгцээтэй хүндээ бол ингээд catch хийгээд авах. Цагаагаа гэлж байна. Тий, цагаагаа гэл те. Цагаагаа гэл те. Гэтэл бол одоо тэрийг бол жоохон юм орчин үеийн залуучууд өдр бол энэ сони реклам гэл те. Гэтэл нөгөө реклам сурчилгаа брендинг гэдэг чинь өөрөө нөгөө хүнд таалагдах гэж биш. Яг зорж байгаа хүнийхээ чихийг татж гэнэ үү? Тэ? Тэрэндээ айгуу чухал. Бид нар ингэчлээ. За ингээд биежүүлэх юм ярьчлаа те. Биежүүлэх гэдэг нь ингээд концепцийн тодорхойлоод өнгө төрхийн ялгамж байдлын пакэжинг ч гэдэг юм уу. Үйлчлэгийн бизнес дээр сайдлах нь те. Нөгөө өнгө мөнгө боршуураар бэлтгэх. За тэнгуү тийм түлхүүр мессежүүд гэж юм тодорхойлж байгаа. Нөгөө бүтээгдэхүүнээ илэрхийлэх үс одоо бүх юмыг яриад иж болохгүй шүү те. Манайх энэ Завхан аймгийн тим усны тим юуны бла бла гэд 100 санаа байж болохгүй байх. Тэрийг ингээд бацсан яг гол үнцэн дээр төвлөрсөн тийм түлхүүр гол мессежүүдэд тодорхойлж. За ингээд бүтээгдэхүүн гарчлаа тий. Байна. Бид нар нэг юм хэрэглэж ийн олцсон. За үн цэнийг тодорхойлцсон, түүнийг илэрхийлэх үс юм мөнгө төрхийн тодорхойлцсон гэж үзэл. А тэнгүүт дараагийн бүтээгдэхүүн үзүүлэлтийн дараагийн хамгийн сайн чухал хэсэг бол энэ коммуникац буюу хэрэглэгчтэй энэ зүйлээ тайлбарлаж ойлгуулах. Маркетингийн дээр бол ингээл яг маркетингийн гүйцэтгэлийн хэсэг рүү орж эхэлж байгаа гэсэн үг. Бүтээгдэхүүн гараад хэрэглэгчид хүргэж эхэлж байна тий. Брэнд чинь нөгөө gut feeling гэдэг байгаа шүү дээ. Одоо нэг доороос гарч ирдэг гэх тий. Тэр нь ямар утгатай үгнүүд идэх юм бэ? Ингээд тэгэхээр нэг сүүлийн үед одоо нөгөө брэнд гэдэг чинь бол тарихнаас бодохгүйгээр одоо ингээд gut feeling-ээр одоо хүн мэдэрч сонголт хийдгээ эдэргээд яриад байгаа нэг юм концепцийн үгнүүд гараад байгаа. Тайн талаар ер нь унш судалсан хийсэн юм. Би яг тэр талаас нь бол айхтар ягаагүй байна. Яг го брендийг бол би бол хамгийн гол нь зүгээр хүний нэг юм дотоод сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил тэгээд нэг өөрийн мэдрэмжэн дээр айгүй их тулгуурлаж тэгээд ялангуяа нөгөө өөрөө өөрийгөө яг яаж мэдэрж байгаа вэ тэр мэдрэмжэн дээр л гол явж идэг. Тэгээ iPhone ах уу, Samsung ах уу гэдэг бол яг үнэндээ бол цэвэр нөгөө брендийн хүчил байгаа байхгүй юу? Ялгаа нь бол ингээд яг үнэхээр ингээд функционалуудыг холих юм бол өөр ингээд харьцуулж идэр үзэх юм бол өөр байгаа даа. Тэгэхээр ер нь бол нөгөө хувь хүний сэтгэл хөдлөл тэгээд it's me гэдэг тэгээ би өмнө нь хэлж исэн. Ер нь ямар нэгэн хүн өөртөө нийцсэн, өөртөө наалцсан юмыг хараад энэ яг миний хайж исэн юм. Энэ яг би вэ. Энэ it's me
гэд харж байх юм бол яг тэр хүндээ очиж гин гэсэн үг. Тэгэнгүүт хувь хүн өөртөө ингээ хэрэгтэй юмыг учиргүй нөгөө миний брэнд бол ийм тийм биш гэж байгаа мөртлөө ингээд ерөөсөө ингээд сонсоол яг өөртөө зориулагдсан. Сонголт хийхэд яалтч байхгүй энэ илүү хүчтэй. Тэр нь өөрөө брэндийнх нь гол үнц нь байгаад тэгээ ой тоондоо хоногшин түрүүний хийсэн нөгөө цогоогоо гэдгийг бол жишээ нь огт тэр рекламыг үзээгүй хүн байж болох байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүн нөгөө ахаа эцмээ гэж хараагүй. Тэгэнгүүт цогоогоо гэж тэр рекламыг хараад яг тэр бүтээгдэхүүн хэрэгтэй хүмүүст хэрвээ зөв хүрсэн бол анхаарад очино. Одоо энэ дээр жишээлбэл би одоо тэр нөгөө G-Mobile дээр нэг айгуу шүүмжлэлт ортож манай баг гэдэр надад руу өргөх бичиг барьж ирсэн байхгүй одоо ийм мангар захирал гэж байх уу гэл те. Тэгээ G-Mobile ч анх нөгөө хөдөөнөөс эхэлж ийсэн те орон нутгаас эхлээд тийм тэгээд манайх багтаа зүг явдаг байсан шүү дээ нөгөө. Тийм тэгээ орон нутгаас эхэлж ийсэн тийм. Хөдөөний хүмүүст хүрэх тэгээ 3G Улаанбаатарт ирэх байхгүй. Тэгэнгүүт манай залуучууд бол ингээл 3G, 3G те Unitel-тэй өрсөлдөх, Mobit-тэй өрсөлдөх гэл УК-г тоглуулад гэл сүүлдүүл тэд нар маркетингийн концепц нь өөрчлөгдөж байгаа юм л да. Тэгэнгүүт анх эхлэхэд болохоор яалтч байхгүй орон нутгийнхан л анхаарал татагдах очиход бидрийг мэдчих хэвээр гэд тэгээд нэг реклам хийсэн нөгөөх нь бол яг хөдөөнийхэнд л орон нутгийнхандаа л анзаарагдах, орон нутгийнхантаа харагдах реклам. Тэгээ манай маркетингийн баг одоо ийм реклам ичж гинэ тий. Одоо та бол ер нь бараг ингээ ажиллаа өгвөл яасан бэ гэд бүр нэрнгээсээ ингээд өргөх бичиг барьж ирсэн байхгүй юу. Би тэгээ залуучуудаа би хэрвээ орон нутагт очисон хойно та нарыг хинч мэдэхгүй бол би ажиллаа өгье. Гэхдээ та нар юу ч гэсэн нээлттэй хүлээчих гээд. Тэгээд одоо нэг өстөд орны уудам талаас наран зүгээр гэж салхин зүг яаж бид ирлээ гэл нэг ийм хөдөөний хадагнаасаа утас гаргаад залуу тоглож исэн. Тэгэнгүүт орон нутгийн бол яг тэрийг ингээд очиход би бас айжсэн л да ингээд яг нээлт мэлт ингээд хам сумаа хувааж аваад явж байхад одоо яандаа гэл те. Тэгэхэд бол хүүхдүүд морин унаад ирэхгүй яасан бэ? Тэ? Гэтэл Улаанбаатарт байгаа хүмүүс яг тэр зорилттой сегмент бол тэр рекламыг анзаарахгүй ч байж болно. Тэгэхээр брэнд гэдэг чинь өөрөө яг тэр зорилттой сегмент өөрөө нэг юм би сая ярьж илаа ахаа эцмээ гэл хүлээж авах л тэр ихтгэл үнэмшлийг нь татчих хэвээр. Тэгэхээр одоо юу гэдэг нэг юм сэтгэл зүйтэй л ярилцдаг байх гэж л бодоод байна. Би яг тэр яг энийг яриасаа гэж бодоод яг юм гап филинг гэдэг юм байдгийн байлээ гэж нэлээд дэлгэрүүлж ярих гээд тэгсэн. За манай хавгаач нэр нэг гэсэн их шүлэг оролцсон ч нэр хужиртай холбоотой юм шүү дээ. Ер нь яг нэг маркетингийнхэн ч нэг юм үг хайж явдаг тий. Слоган, мотто тэгээд хүн дамжуулаад хэлж танд ойрхон түмэнд итгэлтэй танд ойрхон хаамаг зүв банк хас банк гэл энэ үгнүүдээр чинь дамжуулж айгүй хурдан нөгөө нэг маань хүний сэтгүүд хоногшиж өгж байгаа байхгүй тий. Хэлэхэд амархан дараа нь ингээ санахад амархан тэг харахад танигддаг байх нөгөөтгөө шууд буудаг байх гэдэг юм чанар. Чи мартааг л байгаасаа тий. Энэ зочиндөө зориулдаг. Сайн цагныг санхүүжүүлнэ гэдэг чинь бас тэгэл яг нөгөө уран бүтээлчид өдөртэй ярьж байгаа л нөгөө инх Болдбаатар гаргаж ирж исэн л та бид нар яг үндсэн концепцоо одоо нэг голомт банк чи ер нь бол аль болох энэ санхүүгийн голомт дандаа сайн сайхныг санхүүжүүлнэ гэ одоо ингээ хэлэхээр ерөөсөө хүчээр нөгөө тайлбар нь хүртэл тэрлүүгөө орчоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг ийм юм хүрэх гээд байна гингүүт мэрэгжлийн хүмүүс илүү яг тэр нөгөө час хийж татах үгийг нь олоод гаргаж ирж байгаа. За түрүүнд хас гингүүт санаанд орлоо. Хас банк анх нөгөө хар өнгийн логотой байсан. Тэгээ тэр үед би нөгөө маркетингийн судалгаа хийгээд судалгааны менежер хасын ребрендинг гэл явж исэн. Тэгэхэд орон нутгийнхан яг нөгөө фокус группийн судалгаа хийгээл улс орон даяар аймагуудаар яваа, сумдуудаар явал за аль банкны логог хараад ямар сэтгэл, ямар мэдрэмж төрж ийн вэ гэл нөгөө хөдөө орон нутгад байгаа нас насны хүмүүсийг цуглуулад явж байхад тэр хар өнгийн лого бол их хүйтэн ерөөс ингээ хараад нэг юм чихүүцдэг тий одоо нөгөө нэг цагаан дээр хар логотой туг намраад гараад ирлээ.
одоо яах нь вэ гэдэг гээд тэгэхээр бид нар тэр харилцагч нар тэгж хүлээж авч байгаа юм байна гэдгийг мэдэнгүүтээ яг нөгөө уран бүтээлчтэй яриад яаж энийг жоохон зөөлөн харангуй тийм ойр дулаахан болгохгүй гэхээр нэг уран бүтээлчд чи илүү ажиллаа. За энэ дээр нэг оранж өнгө ороод ирвэл шал ондоо мэдрэмж хөөрөө нөгөө юм хүйтэн гэдгийг ингээд дараад өгч гин гэд. Тэгэхээр яалтч байхгүй нөгөө харилцагч өөрөө яаж хүлээж авч гин гэдгээс л бүх юм ингээд засагдаж заман засагдаж явах ёстой гэдэг. Зарим бүтээгдэхүүнүүд чинь компани өөрөө удирдах чадахгүйгээр хэрэглэгч өөрснөө брэнд болгоод нэрлээд тэгээд тэрийг таньдаг болоод тэрүүгээрээ хүлээж авдаг болцоо айгүй олон бүтээгдэхүүн байгаа байхгүй тий. Жишээлбэл одоо PTT пивнүүд чинь монголчууд хөрөн үнэ мөнэ ч гэдэг юм ингээд нөгөө хөдөөнийхэн чинь бас нэг юм нэр өгчдөг тий. Ард түмч нэг юм ерхий нэр өгчдөг. Тэгээд тэр нь амар хурдан нөгөө нэг айгүй шин чанар нь одоо нөгөө 7505 чинь юу вэ? Баг банд арайчтай юу ч лээ ингээд нэрлэлчин дээрүүгээр ингээд ойлголцлын коммуникац юм кодтой. Тэгэхээр хүрэх гэж байгаа бол яг тэр хэрэглэгчийн менталитийн таарсан юм коммуникацийн түүл сонгож явах нь айгүй чухал. За тэгэхээр одоо үндсэн юу руугаа дахиад би нэг юу оруулах гээд үзье. За бид нар ингээд бүтээгдэхүүнийхээ өнгөрөхийг тодорхойлчихжээ. За концепцаа тодорхойлчлоо, биежүүлчлээ, коммуникацаа тодорхойлчлоо. За ингээд бүтээгдэхүүнийг бид нэг хаях юм уу те? Тэгээ нэг ингээд зах зээлээр гараа хаях юм уу яах? Яг гоо энэ дээр болохоор би ер нь бол нөгөө нэг амьдруулж эцсийг нь тултал явах гэдэг дээр бүтээгдэхүүн хөгжлийнхээ их сул хандтیں۔ Тэгээ сая тэр хас банкнд байхад ингээд судлаад орон нутгаар бүх насны хүмүүстэй уулзаад явж ийсэн энэ гэдэг дээрээсээ тулгуурлаад бас хэлэхэд яг энэ бизнес хөгжил бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа хүмүүсийг зах зээлтэй их ойр байлгах. Бүр болж өгвөл яг тэр орчинд нь оруулах гэдэг бол айгүй чухал байдаг. Тэнгүүд нөгөө бизнес хөгжлийнхэн гэхээр нэг юм креатив юм мундаг арай өөр юм сэтгэдэг хүмүүс гээд төвд тэ компьютерийн арт дээр суулгаад идэг би бол жоохон буруу айл болох тэр нөгөө зах зээлийнхээ сегменттэй ойр тэднийхээ зан төлөв одоо амьдралын хөвшил дотор нь орж явах хэвээр. А тэр хэрээрээ бүтээгдэхүүнээ гаргаад ирэхээр яаж амьдруулах юм? Яаж борлуулах юм? Яаж тэрийг яг нөгөө сонголт хийлгэх юм гэдэг дээр нөгөө санааг нь гаргасан хүмүүс чинь бэбигээ бойжулж байгаа ээж шиг явах хэвээр. Тэгэхээр компаниуд болохоор хамгийн их алддаг юм нь маш гоё санаа гаргаад ингээд яг лонч хийх хүртэл аягүй сайхан явчаад тэгээд ингээд хайчдаг. Өргүүлэл нөгөө би юу гэж хэлдэг вэ гэхээр нөгөө хүүхдээ чи өргөж аваад алж яах вэ? Тэ? А яг энэ бүтээгдэхүүн чинь өөрөө юу бодож яаж хөгжүүлсэн бэ гэдгийг эзэн нь та өөрөө, малчин нь та өөрөө. Тэгэхээр дээгүү үед бол нөгөө бүтээгдэхүүний амьдралын цикл гээл ингээл одоо тийм ингээл унан босно гэл ингээл тэгэнгүүт түрүүн жахвагийн ярьдаг нөгөө бүтэц зэн дээр айгу чухал ахгүй юу? Бүтээгдэхүүнээ гаргаад захирлынхаа тушаалыг гаргангуудаа нөхцлөө баталж өгөөд тэгээ маркетинг маань нийгэм хийжихтэй зэрэг амраад өөр бүтээгдэхүүн рүү яваад орчдөг аахгүй юу? Өөр санаа руу ч гэдэм үү те. Тэгэхээр бүтээгдэхүүн өөрөө яг амьдраад бизнесийнхээ үр ашгийг хийгээд харилцагчийнхаа нөгөө төлөвлөсөн орлогыг хийтэл энэ бизнес хөгжлийн хүмүүс хариуцлага хүлээдэг, үнэлүүлдэг, урамшуулдаг энэ тогтолцоо, энэ бүтцийг нь байгууллага дээрээ гаргаж ирэх. Тэр борлуулалт хийж ийн гэдэг чинь бизнес хөгжлийнхний гаргасан юм үнэхээр сайн бүтээгдэхүүн байсан бол сайн борлогдоод бизнест оруулж ирж байгаа. Тэрийг ярьдаг байхгүй бол зүгээр нөгөө цаас үйлдвэрлэчихэд батлуулаад өгдөг хүмүүс гэдэг ойлголтоор ойлгож болохгүй юм шүү. Энэ дээр ялангуяа бүтцийн айгүй сайн гаргаж ирэх. Тэгээ борлуулалтынхантайгаа зууралдаж ялангуяа нөгөө сургалтыг бас нөгөө тий хуучин бол одоо би жишээ нь ингээд одоо алдаж унах зөндөл юм байгаа штэ. Айгүй их дотоод юмаа ярьж сургалт хийдэг байсан. Одоо ийм ашиг олох гэж байгаа, ийм бүтээгдэхүүн гарлаа, ийм журмаар маргааш нь ингэж ажиллаад биднэрт ийм тайлангаа өгөөд гээд ингээд дандаа ийм процессын юмаа заагаад өгчдөг. Манай бизнес хөгжлийнхэн бүтээгдэхүүн гаргалаа гэж борлуулалтынхаа авчрал тэгэл яг яаж хянаж шалгагдах уу, ямар байдлаар програм дээрээ нөгөөтгөө оруулах уу, тооцоогоо яаж нийлэх үгээ заагаад өгчдөг. Сүүлд бол 16 7 онд би бизнес хөгжлийн ажлыг буцаж хийчээд бүр тушаалыг хавсаргаж нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн бичиг баримтаас явуулдаг ус байхгүй юу.
Нөгөө vision board маань энийг, харьцагчийн профайл маань энийг, бизнес модель маань энийг энэ нууц биш. Хуучин бол одоо энэ талын юмнууд чинь нууц байсан шүү дээ. Тэгэхээр ялангуяа нөгөө бизнесийнхэнд борлуулалт хийж байгаа хүмүүст бид нар ямар харилцагч, ямар асуудлыг шийдэх гэж ямар ялгарл бий болгосон эдэр гэдгийг хэлж өгөх нь нөгөө журмынхаа дагуу яаж ажиллах уу гэдгээс их чухал юм билээ. Тэгээд маш олон бүтээгдэхүүн фейлдчихсэн. За маш олон ч байгаа тийм. Ер нь ингээ фейлдчихсэн кейсээ ярихаар бид нар яг ижил хэлээр яриаггүй. Ижил ойлголтоор бодоогүй. Тэгээд нэг юм хөндлөнгийн бүтээгдэхүүн гаргаад зараараа гэд өгцөндөл байсан байдیں۔ Тэгээд дандаа нөгөө бизнес төлөвлөгөө, борлуулалтын төлөвлөгөө бодож ирснаас хүрэхгүй болоод ирэнгүүт юунаас болчих уу гэхээр бүтээгдэхүүн муудаа биш. Бид нар борлуулалтынхантайгаа багажсэн, үйлчлэгэн дээр байгаа хүмүүстэй яг нөгөө анхны бодож исэн концепцээ ойлгуулаагүй. Тэгэхээр бизнес лонч хийсний дараагаар бол ер нь бизнес хөгжүүлж байгаа хүмүүсийг тэр салбар руугаа явах хамт хэсэг бай. Эхний хэдэн борлуулалтын дээр хамт яв гэхээр адгалж нөгөө маркет дээр байгаа зөрөөтэй юмнуудаа ойлгож ирээд энэ нарай биш байсан юм бэ гэд сайн дураараа засаад эхэлдэг байхгүй юу? Сайн дураараа засаад эхэлнэ. Борлуулагч нар нөгөө дэлгүүрс мэлгүүсээ бүтээгдэхүүнийхээ ингээ сургалтанд ороогүй үед бас яг нөгөө нэг ийм бүрэн ойлголтгүй бас тэрнтэй санал нийлэхгүй харилцдаг манай нэг царай мото юм гээд адилхан муулаа яваад идэг байхгүй. Харин тийм ингээд тэгээд бид нар ч бас нөгөө маш их завгүй харилцагчнаа байн харьцаж идэг маркетингийн сурчлагаагаа бас үтсэн кейс эдрийг ховор идэг байхгүй. Тэгээ бараг юу гаргацсан бэ? Нэг юм ягаад ингээд. Тэгэхээр сургалтыг хүртэл харилцагчийнхаа хэлээр ярьж зааж өгөх. Бид нар ийм харилцагчид зориулж гаргасан болохоос биш ийм харилцагчид зориулаагүй гэдэг. Одоо жишээлбэл голомт дээр байхад нөгөө Американ экспрессийг яг тэгээгүй алдаад бид нар нөгөө яг ямар сегментэд зориулсан дунд олон дундаас дэш шивсний орлоготой нэмэх нь нөгөө гадагшаа их явдаг хүмүүст илүү үн цэнтэй маа. Америксаар Монголд ATM-с мөнгө авах сонирн бишээ эдэр гэдгийг ойлгуулаагүй. Тэгэнгүүт тэр чинь нөгөө гадаадд зочид буудлын эдэр дээр хөнгөлөлт урамшуул авдаг янз бүрийн бенефит өндөртөө тэгмэд аль болох юм аялал жуулчлал хийдэг, бизнес аялал хийдэг хүмүүст хүрэх ёстой. Тэгээд гадаад мерченд дагсан хөнгөлөлт урамшуулал сайтай. Тэнгүүд бүтээгдэхүүнээ гаргаад борлуулалтынхандаа болохоор жилийн хураамж 150 300 алтан нь 300 жилийнхэн 150 гэл ингээл яачингууд борлуулалтын чинь ердөө за энийг авах хүн хэм байх уу гэл бас л нөгөө төлөвлөгөөгөө биелүүлэх гэж байгаа юм чи энийг авах хүн хэм байх уу гингүүтээ нэг авч болох өөрийн юм нэтворк харилцаагаар ингээ авч болох хүмүүстэй ингээд өгөөд явцсан. Тэгэнгүүт тэр бүтээгдэхүүний гол шалтгаан нюанс нь бол гүйлгээ сайн хийж одоо хөнгөлт урамшууллаа сайн авах үедэл баахан юм ATM-ээс л мөнгө гардаг. Тэ? Американ экспрессийн 50% нь ATM-ээр аваад байгаа юм байна гэдэг статистик хараад би бизнес хөгжил дээр байхдаа за айл ATM-ээс авч гин. Би Меркуригээс хэрвээ аваад байвал одоо ойлгоё. Тэ? Меркуригийн үүдэн зогсчоод мах авахгаал Америкаас ATM аваад байвал ойлгоё. Яг яач уу гингүүт яг энэ бүтээгдэхүүн дээр жишээ нь бүтээгдэхүүн нь бол асуудал байхгүй. Гэхдээ борлуулалтынхантаа ойлгуулахдаа бид нар яг ийм сегментэд зориулсан гэд. Тэгээ сүүлд бид нар ZIS карт, ган карт трийг гаргахад бас ерөөсөө борлуулалтынхантаа яг трийг л хилээд харьцагчаас яг юу ч асуух юм. Та хэрвээ хятад Аз руу их явдаг бол гангаа ав. Европ бол ZIS шүү. Ерөөсөө ийм ялгаатай. Хэрвээ энэ хүмүүст энийг өгчих юм бол уурлна тэр гэдгийг хэлж өгдөг. Сургалтын арга барилыг хүртэл өөрчлөхгүй бол буцаал дахиад нөгөө эцэст нь эхэлсэн сегмент рүү гэл очиод байгаа юм л та. Энийг ийм юм байгаад байна да. Одоо сүүлд бол энэ прототип гаргаад хэрэглэгчээс турших гэдэг. Тэгэхээр нэг юм үйлдвэрлэлд оруулцдаг одоо юу гэдэг нарийн боо одоо энэ арх пивнуч үйлдвэрлэлд оруулахын өмнө тэр хэрэглэгчийн туршилтаа манайхан хэр хийж чадсан би буруу санаагаа SEO survey дээр нөгөө судалгаа авдаг дээр CMO дээр нь байлгүй бүтээгдэхүүний 80% туршилтгүйгээр гаргачаад байдаг гэдэг. Тэгэхээр тэр чинь ерөнхийдөө ингээд одоо энэ өрөөнд тавуулаа сууж байгаад ярьж байгаад нэг юм гаргачаад байгаа юм биш үү. Тэгээд тэр нь өөрөө байгаа онох магадлал нь ер нь багасна л гэсэн үгтэй тийм туршилтыг хэр сайн хийдэг нэгдүгürt хоёрдугаарт тэр туршилтыг одоо яг үнэхээр ийм чанартай ийм ус гаргалаа гэхэд тэрийг гэж хийхэд хүндрэлтэй зүйлүүд юу гэдэг. Тэгж хийж байна юу? Яг туршилтыг
Монголд бас сайн хийж байгаа газрууд бол бас байна. Тэгвэл дийлэнхтэй бас нөгөө хурдан гарга, бушуу гарга гээд нөгөө бизнес хөгжил маркетингийнхны чинь нэг юм бушуул гэдэг шахалтанд байдаг хүмүүс шүү дээ. Тий, маргааш. Тэгээд яг эднийх ийм хийцэн бэ, энийг гаргачих гэдэг ийм эзэдийн ойлголт өөрчлөгдөх, захирлуудын ойлголт өөрчлөгдөх гэдэг бол энэ бүтээгдэхүүн хөгжил, маркетингийн энэ хөгжилд маш их чухал байгаа да. Одоо жишээлбэл Гэрийн групп, Тесо групп бид бол одоо маш сайн туршилт тэр тестинг гэдэр хийж байгаа. За банк манган дээр бол бид нар бүтээгдэхүүнийг дор хаяж 3 сар туршиж агаад засаад сайжруулах буруу бодож исэн юмаа сайжруулад тэгээд ийм хаалттай гормоор нэг софт лонч маягаар тий туршиж байгаа. За болох юм байна, бүтэх юм байна гэд лонч хийгээд ийм жишг болцсон салбарууд бол байна. Тэгвэл Монголын нийтлэг бизнесүүд бол бас бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг тэр болгон сайн ойлгохгүй байгаа штэ. Одоо яг ялангуяа нэг IT төслүүд дээр хүртэл прототип хийгээд minimum viable product-а гаргаад үзээ гэдэг бол одоо дэлхийн жишг зөвлөмж болчиход байгаа. Тэгэнгүүт маш хурдан мөртлөө бүх юмыг шингээгээд хурдан гаргаадах гэдэг эзэдийн шахалт. Захирлуудын шахалтанд тэрийг алгасаад байгаа. Алгасахтаа зэрэг яаж байгаа вэ гэхээр ер нь бол тэгэл нөгөө бодоогүй юмаа гаргаад хийд юм мөнгө зардал гараад би бол зүгээр заримдаа боддیں۔ Ингэж шахахын хэрэг байд юм уу? Яг үнэндээ бол шахаагүй гарлаа гэхэд буцаж очиод буух байна. Адилхан л байна да гэж хараад л байдیں۔ Их зэрэг захиралтай санал нэг юм. Сүүлийн үед манай бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх хүмүүсээрээ хийлгэхээр заавалчгүй ихний одоо бүтээгдэхүүнийг одоо борлуулалт хийх, за эцсийн хэрэглэгчд хүргэж өгөх, автосейлс хийх юмыг тэр бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан үндэ өгдөг болсон. Тэгээ өгөөд хий дуусаад апгрейд хийгээд дуусаад дараа нь тустай сургалт ороод энэ бүтээгдэхүүнийг хөгжүүл дууслаа гэд тараана гэж. Тэр чинь нөгөө нэг энэ бүтээгдэхүүн амьдрах юм байна гэдгийг айгүй сайхан тодорхой болгочоод яг нөгөө зах зээл лонч хийсний дараагаар байж байгаа асуудлуудыг бас засах тий? Засаа. Тэрийг өөрөө мэдрээд ороод ирэх. Энийг жишээ бүр тийс одоо ч ярихад болж байна. Апогийн хүн ингэжсэн байхгүй 7 бүтээгдэхүүн гаргаад 6 амжилтаа нэг нь фейлцсэн гэжсэн. Яг тэр цаг хугацаанд спирт бал бурам 7 бүтээгдэхүүн гаргаад 6 нь фейлтэд нэг нь амжилт олж исэн гэдэг. Одоо нэгдээд ярих болохоор болж байна. Тэгээд тийм жишээ байсан байхгүй. Тэгээ яг тэрнээс яахаараа одоо ингэж 7 гаргаа 6 нь фейлдэнэ гэдэг бол хэрэглэгчид туршаагүй тий. Дэлхийн дунд чинь 7 гаргаа 6 нь фейлдтiin байх. Дэлхийн дунд чинь хөөх тэгвэл манайх ч гайгүй юм байна. Юм try хийгээд тэгээ яг нөгөө зах зээл дээр амжилт олох нь бол бас янз бүр санаа бол олон байж болно тий. Хэдэл бол хэдэн санаа. Тэгэхээр тэр нөгөө санаагаа гаргаад аль болох хэрэгжүүлж үзэх бүтээгдэхүүн зах зээл тий. Нөгөө 7up ундааны түүх чинь 6 фейлдээ 7-дахь нь 7up болсон гэдэг чинь тэгэхээр 1 2 3 ч юм уу 3 бүтээгдэхүүн гаргаа фейлдсэн бол тэрэн дээр нэг сэтгэл гутраад байлгүй удахгүй амжилттай бүтээгдэхүүнээ олох нь гэж бодох нь. Тий. Яг би бол одоо энэ SEO подкаст учраас илүү SEO өнөр сонсож байгаа. Яг энэ юмыг зөв хийх, зөв юмаа хийх гэдэг юм амар чухал. Энэ бол нөгөө бизнес хөгжил, бүтээгдэхүүн хөгжил, маркетинг дээр айгүй чухал байгаад идэг. Тэгээ одоо жишээ надаас зөвлөгөө авъя гингүүтээ би танаар бүтээгдэхүүн хөгжүүлүүлмээр байна. Би шилээ аваад ирсэн. Тэ? Шилээ аваад ирсэн гэд би тэгээ ийм бүтээгдэхүүн би бол хөгжүүлдэг хүн биш ээ гэд. Тэгэхээр энэ шил хүртэл явж нөгөө эхнээсээ зөв явсаар байгаад сүлд нь гарч ирэх ёстой. Нэрээ сонгочоод бүтээгдэхүүн энүүнд бүтээгдэхүүн гаргаах гэдэргээд дийдэг байхгүй. Тэгэхээр ялангуяа нөгөө компани гүйцэтгэх удирдлагад байгаа хүмүүс энэ яг энэ хамгийн key болсон энэ бизнес хөгжил, бүтээгдэхүүн хөгжил, маркетинг гэдэг зүйлийг аягүй сайн нөгөө онлынхын хувьд зөв ойлгох. Тэгээд зөв голдролоор явуулах. Тэгээ IT-ийн төсөл дээр ч гэсэн бас яг ингээд нөгөө ямар бүтээгдэхүүн гаргах вэ гэдгээ ярихгүйгээр шууд нөгөө үнэ яриад те за танах хийх үү гэдэр гэж яриад идэг. Энэ бол нөгөө хойноос нь эхлээд буруутгын цондон гэж би бол яг би таны юутай санал нэг байна. SEO ер нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтэнд
хэр цаг гаргаж оролцох хэрэгтэй юм. Эсвэл тухайн баг нь хариуцаад SEO түрүүний хэлдэг шиг тэрийн үр дүнг нь хараад юм уу те концепцэн дээр нь батлаад сууж явах хэрэгтэй юм уу? SEO ч өөрөө нөгөө бизнес хүн гэж би бол боддог штэ. Төсөл бизнесийг эцсийн хариуцлагыг хүлээж байгаа хүн учраас учиргүй нөгөө хэрэгжүүлэлтэн дээр ордгоо маа гэхэд SEO энэ харилцагчид хэрэгтэй юм гаргаж гин үү? Миний харилцагчид одоо борлогдох юм гарч гин үү? Асуудлыг шийдэж гин үү гэдэг юмн дээр ингээд ач холбогдол өгж эхлэхэд компани даяараа харилцагчийн нүдээр харж бас нэг жоохон тэн дээр идэр анхаарж нэг юм тушаал бушуу гаргуулын идэр гэдгээсээ илүүтэй ерөн SEO-д хөөгдөж тэ буцдаг идэр байх бол ялангуяа маркетингийнхаа идрийг бол тэ их сайн ажилуулна. SEO өнөр бол нөгөө өөрсдийгөө бас нэг хит шийдвэр гаргах тий нэг юм хурал өдөртөө сууж идэг гэж бас харж болохгүй шүү дээ. Ер нь сүултээ тэргээл өөрийнх нь ажилт олдыг шийдэх гээд байгаа юм бол тэр гарах гээд байгаа хүүхэд байна гэсэн үг шүү дээ. Өөрийнх нь түрүүний ярьдаг чинь яг л тэр хүний өөрийнх нь үеиг байхгүй юу? Миний 6 бэби те 7 ус 6 ажилт болсон гэдэг шиг байгаа байхгүй юу? Бидний юу ярьж байгаа нөгөө гаргасан бүтээгдэхүүнээ хайчихгүйгээр ингээд яг л одоо тэр амьдралын мөчлөгийг урт болтолно те өгөөжтэй зах зээл дээр боожж хүмүүж том болтолно. Одоо хүнтэй зүүрлж байгаатай адилхан маркетинг талаас харах юм бол брэнд амбассадор гэж байгаа те төлөөлөгч яг тэр хэрэглэгчийн төлөөлөгч өөрөө маркетингийн фейс болдог те тэр түүнүүгээр дамжуулж хүрдэг ч гэдэг юм. Тэгэхээр ингээд аягүй сайн кэрэж хөгжүүлэх ёстой зах зээл дээр гаргаад хаяхгүй энэ бол ингээд дахин сайжруулна. Ребрендинг гэдэг, рестайлинг гэдэг ойлголтууд гарч ирнэ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг шинээр төрүүлнэ. Бас бүр ингээд унтаад мартагдсан зүйлүүдийг дахин гаргаж ирдэг тий. Одоо жишээлбэл болор гэдэг бүтээгдэхүүн байна. Тэр зарим бүтээгдэхүүн бол зарим хэрэглэгчдийн амьдралын цикл дотор тий түүхтэй хамт үлдсэн байдаг учраас нөгөө эргэн дурсахуйтай хамт ингэж гаргаж ирдэг. Бас маркетинг юм болчдөг тий. За тэгэхээр ингээд өнөөдрийнхээ сэдвээр энэ хүрээд өндөрлөе. Тэгээд дүгнээ хэлэх юм бол бид нар бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг ерөнхийд нэг чухал зүйл юм аа тий. Байгууллагуудаа SEO-нор энэ дээр өөрөө яг одоо төрүүлсэн эцэг шиг хандаач тий. Ягаад гэвэл таныг одоо яг зах зээл дээр төлөөлж хөргөж өгж байгаа гол зүйл чинь юм байна шүү. Тэгээд нэг сумаар олон туулаа одоо дахгүйгээр сегментээ сайн сонгооч. За түүндээ хөргөж байгаа үн цэний аягүй сайн тодорхойлж гаргаж ирээч. Гаргаж ирсэн үн цэн дээрээ яг тэр бүтээгдэхүүний хөргөж байгаа тэр концепц гэдэг зүйлийг одоо концепц гэдэг нь философийг гаргаж ирж байгаа гэсэн үг шүү дээ тий. Дараа нь биежүүлэх буюу энэ пакэжинг хийх тий. Одоо энэ зүйлээ сайн хийгээд тэрний дараа одоо коммуникацийн асуудлаа одоо сайн бодоод тэгээд дахин одоо сайжруулах, халамжлах гэдэг ажлаа хийгээч гэдэг. Байгууллагын хамгийн их нөгөө брейнсторм хийгдэж ах жинхэнэ нөгөө хот сэдв бол энэ бизнес хөгжил байх хэвээр. Тэгээ голомт дээр бол жишээ нь яг зөвхөн олон жил ажилласан болохоор голомт гэж ярьж байна. Хамгийн хэцүү хурал бол бизнес хөгжлийн хорооны хурал. Бүтээгдэхүүн гарах уугүй юу гэдэг шийддэг хурал. Тэр хурлыг удирдаад манай гамбал захирал ямар сэндээ угаастай халан гурал боллоо шүүгээд ингээд хөвгт хийх үехгүй нөгөө нэг мэдгэцдэг. За бусад хурлууд бол хайцангуу нөгөө ийм процессд орцсон тий бүтцлэгдсэн эдэр явдаг бол бизнес хөгжлийн асуудлыг хилцэх хурал бол үнэхээр задгаа хайцгаасаа гарч гад явах. Ээж нь болох гэдэг. SEO наав болох гэдэг. Ингээд сүүлийн асуулт. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг ер нь та эхлэхэд ярьжсэн шүү дээ. Одоо хариуцсан хүмүүс байгаад байна гэх тээ. Зарим компаниудаар байхгүй хэн нэгний даалгавар давхар байгаад байдаг. Ер нь таны зөвлөмж юу гэдэг вэ? Мэдээж ямар бүтээгдэхүүн гэдгээс бас хамаарах байх тээ. Ер нь зайлшгүй одоо маркетингийн менежер гэж байгаа ч гэсэндээ таны үүрэг бол бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдгийг ингэж жижиг хэмжээний компанидэр ч гэсэн цоогоод өгчсөн зүгээр. Би болохтой зэрэг ер нь бол юу гэж зөвлөдөг вэ гэхээр байгууллагыг бас нэг юм бүтэц томруулахыг зөвлөд байхаас хэцүү ялангуяа жижиг дунд бизнесүүд дээр маркетингаа өөр нүдээр хараач ээ гэж хэлдэг. За одоохондоо бол одоо шууд бас бизнес хөгжлийн газар ч юм уу алба нэгж гаргаад ир гэдэг юм зөвлөхөөр нөгөө юм нийцэхгүй сонсогдно. Тэгэхээр маркетинг чинь танаа хамгийн чухал зүйл шүү. Энэ маркетингаасаа тэр гарах бүтээгдэхүүнээ одоо хөс гаргасныгаа амтруулахын хөс гарцныг нь хүргэхийг нь хөс хамгийн гол юм чинь бол нэг талдаа санхүү нөгөө талдаа бол маркетинг. Тэгээ одоо учиргүй нөгөө өөрөө бизнес хөгжил бүтээгдэхүүн хөгжил гэж тим бүтцтэй газар ажиллаж ирснараа бас зөвлөх хэцүү. Гэхдээ нөгөө маркетинг маань өөрөө эхлэхэд ярьж исэн 4-5P маань тэр чигтээ явж байгаа.
Тэгээ маркетингийг эртгчүүл сурталчилгаа гэж огт харах хэрэггүй. Хэрвээ танад зөвхөн тэрийг хариуцж байгаа хүмүүс байвал маркетинг дотроо адгалж нэг ийм ногоон хонь гэдэг нэг ийм сойзоо ингээд яаж яхтай хүртэл энэ яагаад ийм байгаа юм бол гэдгийг хардаг хүн. Тэснээс биш яг нөгөө ийм аналитик суур ийм хүмүүс бас биш, илүү креатив мөртлөө хүний нүдээр харж чаддаг. Харьцагчийн нүдээр харж чаддаг, задгаа харж чаддаг тийм хүнийг маркетинг дотроо авчгаал гэж зөвлөдөө. Яг бүтцтэй эдэр болно гэдэг бол бас байгууллага нэлээд томроод эдэр ирж иж бизнес хөгжлийн газрын эдэр бүтц гарч ирнэ. Монголд болохоор бизнес хөгжлийн газар гэхээр хамтын ажиллагааны юм шиг болцдог. Тэгэхээр арай илүү ойрн маркетинг дотроо нэг ийм бизнесийг анханаас нь бодсоор байгаад гаргаж ирээд амьдруулдаг атгалж нэг хүнтэй болчих. Энэ хүн чинь бас судалгааны хүн биш гэж хэлдэг. Судалгаа бол хийгээд өгн ямар л юм судалгийг судлаад хүрээд ирэн. Гэхдээ тэр судалсан зүйл дээр нь дүгнээд танд хэрэгтэй юмыг гаргаж өгөх, танд гэдэг нь нөө хэрэглэгчид хэрэгтэй юмыг гаргаж өгөх гэдэг чинь бас арай л өөр хүний хийдэг ажил шүү л гэж. Дээрээс нь нэмээд хэлэхэд яг нь Монголд яг тэр хүн бол маш сайн судалдаг, гадны туршлагыг судлах, уншдаг хүн байх ёстой. Аль дээр үед одоо мөс эдийн засаг төгсчвөл яг тэр үгээрээ байгаалаа хүнээс бол юм гарахгүй. Тэгэхээр тийм унших, сонирхох, судлах, өгүүдэл байнгын юм дэлхийг судалсан явж идэг тийм хүмүүсээ бизнес хөгжил дээр тавьчих юм бол өгүүдэл даган дөрөөж байгаа юм гаргаад ирнэ. Тэгээ маркетинг талдаа заавал нэг адгалж нэгin зэрэг хүнээс тэглэх хэрэгтэй дээ. За ингээд өнөөдөр бид нэр ярилцсан хэдэн маань энэ дээр өндөрлж байна. Хамт байсан үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэгээд бидний урилгыг бас хүндхэн хүлээж аваад өөрийнхөө туршлагыг одоо нэг нөгөө сайхан нээлттэй ярьсан танд бас талархлаа. Тэгээд өнөөдрийн дугаарт Жавха, Золко, Лавга, Баттэлгэр, Игтвэ захирал бид тав байлаа. За дараагийн дугаар уулзлаа. Дахин уулзлаа, баяртай. За баярлалаа. 21-р зууны гүйцэтгэх удирдлага ямар ур чадруудтай байх ёстой вэ? CEO хүний мэдэх ёстой олон зүйлсийг CEO подкастаас